олон жилийн дараа бас нэг дурсаад үзчихээр нэг юм бичлэг хийгээд үлдээ гэж бодож байгаа юм. Суур хүүхдүүдэд хэрэгтэй байх таа тийм ээ. Тий. Тэгээд чи эхлээд яах вэ? Аав ээжийн тухай нэг яриад. Чи өөрөө хэдэн онд төрсөн юм? Энэ талаас нэг товчхон яриад тах. Манай аав чи болохоор нарийн тэлийн юм. Нарийн тэлийн шарган юм. Манай ээж жаргалантай. Тэгээд манай аав чи жаргалантад айл гэр болоод манай аав чинь тухайд нөгөө багийн дарга явсан жаргалант замдаг длийг анхны үүсгэн байгуулж явсан тийм юм байдаг. Тэгээд жаргалант сумын нарийн бичгийн дарга байсан тийм анх. За тийм анхны нарийн бичгийн дарга байсан байдیں۔ Тэгээд 60 онд юу тархтад малажхан машин станц гэж байгуулагдаад тэнд ирсэн байдیں۔ Манай чинь болохоор нөгөө цэргийн албанд байхдаа хоёртын жолооч байсан. Тэгээд жолоочийн мэрэгчлээ байж л дээ. Тэгээд тэр малажхан машин станцад юу маамслаг гэсэн юм. Тийм маамслаг. Тэнд жолоочоор ажиллаж ирсэн 60 оноос 60 онд жилж ирээд. Би болохоор 64 онд төрсөн. Тархтад төрсөн. Тэгээд тархтын онгоо хөлтэй. Тархтад төрсөн. 72 онд сургуульд орсон. Тэгээд дээрээ 2 ахтай. Манай том ах болохоор Гомб гээд аймгийн анхны газар зохион байгуулагч. Аймагтаа бас их юм ийсэн 30 жил аймгийн газар зохион байгуулагчаар ажиллаж исэн түүхтэй юм шүү дээ. Энэ өдөөгөр усчлалтын систем янз бүрийн одоо зам даваа засаж байх энэ чинь дандаа гомбохын юугаар хийжсэн байдیں۔ Зургаар хийжсэн. Тийм байдیں۔ Манай хоёр дахь ах маань Баясгалан гэдэг худалдааны мэрэгчлээ. Өдгөө худалдаа илтгэлийн дарга явсан. Тийм байдیں۔ Манай хоёр ах маань одоогоор байгаа. Өндөр насныхаа ээжийн тухай. Манай ээж болохоор Дүгрийн урт насан гэж тэгэл юуны тухай дандаа сайн суугаа боловсруулдаг, сайлаа саадаг, ажилд сайн ер нь нутагтаа бол ажил төрөлд сайн нэртэй тийм байсан. Тэгээд тийм айлтлын хотхон хүү болж төрсөн. Тэгэл 72 онд сургуульд ороод. Тэгэл 76 оноос хойш 76 онд чи шилжиж ирэлгээл бараг асуумар бушхол юм биш үү? Тэгээд нөгөөс хойш мэдлэж хүүхдүүдтэй үлдэх гэж байгаа юм чинь. Чи тэр мэддэг байсан чи тэгээд дараа нь мэдэхгүй л болчих шүү дээ. Тэгээд 8 дугаар ингээд өгсөд дархан да. Биш юу нэг 10 дугаар ингээд 10 жилд сураад тэгээд 82 онд 10 төгсөөд дархны политехниконд орж илаа. Тэгээ 3 жил сураад 85 онд төгсөөд ямар мэрэгчлэр төгсөж цахилгааны техникч мэрэгчлээ. Цахилгааны техник. Тэгээд нутагтаа тархтын нэлтэн төвлөрт цахилгааны техникчээр ажиллаж байгаа. Нэг хүний оронд төр ажилтаар байж байгаа. Тэгээ бас нэг жил 6 сар тухайн нэг хосгол залуучдын эвлийн үрийн нэлтэн төвлөр дээр эвлийн үрийн дарга авсан. Жил 6 сар ажилласан аа бас гэж их сайн ажилласан. Дарга явсан. За тэгээд би чинь юу 87 онд энэ сэргэлэнгийн дивиз юунд ирээд цэргийн ингээд нэг зорцоогийн дивиз гэж энэ цэргийн сэргэлэнгийн дивиз нүүж ирээд Орос цэргийн ингээд нүүгээд тэгээд тэнд аав чинь бас нэг цэргийн албанаас л цэргийн албанд яваагүй. Тэгээд авгаатай хүүхдтэй тэгээд цэргийн албанаас зугтаах л гэж энэ цэргийн орж исэн да. Тэгээд би ч мэрэгчлэрээ цэргийн ороод тэгээд юуны
офицерууд дондор ажиллаж ирсэн. Тэгээ нөгөө офицерууд дондор чинь шууд цэргийн алба байгаагүй нэг офицерууд дондор шууд ажиллаж болдгоо. 45 хоногийн цэрэгт явж 45 хоног нөгөө карантин байлгаад тангар өргүүлээд офицер болгоно гэсэн чинь нөгөө дарга нар чинь би чинь дараа 5 мод төртэй нэг байцаагчтай. Тэгээд тийм цэрэг байлдагч болсон. Гэсэн чинь нөгөө офицерууд чинь нөгөө үг хэлгүй нөгөө манай хэдэн ингийн мотор эдэлч миний өмнөөс гардаг юм чинь. Тэгээд тэгэхээр нөгөө манай дарга нар намайг офицер болох гэж яардагчгүй би чинь цэргийн тэгээд бүр 7 сар албаа. Тэгээд таалагдчихсэн. Тэгээд бүрээ хаасан болоо. Тэгээд офицерч болдгоо цэргийн албаа гэхдээ нөгөө цэргийн авчиг цэргийн тэтцээ хаацсан болсон юм чинь. Тэгээд цэргийн ангид үргэлжлүүлж нэг 2 жил ажиллаа. Тэгээд тэр чинь цэргийн албаа болсноос жоош нэг жил гараад ажиллаа. Тэгээд энэ юунд өөрөнгөд өндөр хүчтэй юу өндөр хүчтэй ирэхээр болоод шугамд баригдаад дэд станц баригдаад. Тэгээ яг тэн дээр чинь нөгөө жинхэнэ миний мэрэгжил чинь болохоор цахилгаан шугам сүлжээ дэд станц энэ техник ч гэсэн мэрэгжил. Тэгээ яг цэвэр миний мэрэгжлийн ажил орж ирсэн. Тэгээд тэн дээр ишээ дэд станц ярьчлаа. Шинээр байгуулагдсан тэр байгууллагт. Одоо өндөр хүчтэй нөгөө дизель асаадаг байсан өндөр хүчтэй орж ирэхдээ анхны Өвөрнгай аймаг юунд өндөр хүчтэй холбогдоод тэгээд бүр бас түүхтэй 90 оны 9 сарын 1-нд тушаалгаад ороод тэгээд дадлага хийж байгаад 9 сарын 90 оны 11 сарын 20 доор байсан болоо да. Өөрөнгөө нөгөө өндөр хүчтэй залгахад би анхны нөгөө төлбөрийг өшгсөн. Чичэн төлөвийн тийм өөрөнгөө өндөр хүчтэй өчнөө төв эрчим хүчинд холбогдоход анхныг нь яг төлбөрийг өшгсөн юм бас азтай тийм бас түүхтэй чи стаахад сонсч тийм эрчим хүчтэй үгүй чи айхтар том түүхтэй азтай юм байна шүү дээ тийм тэгэл энд ажилласаар байгаа тэгэл энд ажилласаар байгаа тэгэл өндөр насны гавьяаны хамралтанд яг 30 жил ажиллаа тэгэл гавьяаны хамралтанд нөгөө танаг чи нөгөө онцгой нөхцөл байдаг тийм үү онцгой нөхцөл тэгээд эрт гардаг тэгээ гарсан за миний товч түүх тийм л байна. За хэдэн хонд гэр бүл болж явах юм гэж хүнтэй хүнийг их нэрэн болгож за тэр талаасаа нэг 86 хонд гэр бүл боллоо. Тэгээд ангийнхаа охинтой гэр бүл боллоо. За ангийнхаа нэлээд хойноос нь гүйж үйжил тэгэл өөр юм болгож авсан. Чиж тэрэнд хүч юу явсан тийм чоколад явах гэхээр нэр мөрийг мартцсан юм уу? Тийм. Манай ихнэр даваадар чи мөхцөг гэж юм. Тийм багш мэрэгчлээ. Тэгээд манай хадмууд болохоор хайрхан далааны гүн нэрийн гаралтай. Осод. Тэгээд манай гэрүүлийн чи юу бидний 2 3 дугаар ангид ороход шилжиж ирээд үеийн гас илжижсэн. Тэгээд бид чинь нэг ангид 8 хүртэл 8 дугаар ангид өсөл сурсан та. Тэгээ бид чинь 86 онд гэр бүл болоод тэгээ 2 хүүхэдтэй. Тэгээд одоо чинь 5 ачтай ийм өнөр өтгөн гэр бүл болчихлоо ингээ байж байна. Аймгийн шигшээ, волейболын шигшээгийн тамирчин. Гоо тийм манай угаач нь төгсөө бас их ирээ. Нөгөө биднийг 7 дугаар ангид байхад юу болсон. Бүхэр тооны 6 дугаар спорт гэдэг ч болсон. Тэр тэгэхэд манай хүн чинь хөдөө сумын. Тэгээд 7 дугаар ангийн хүүхэд юу аймгийн томчуудын шигшээгийн холбогчоор явж ирсэн байдгийг. Би тэрийг мэдэн. Тэгээд юу аймгаас шалгараад
Тэгээд тэр бол том амжилт шүү. тэр өдөө сумын 7 дугаар ингээ хөөхт гэдэг чинь тийм. Тэгээд арангаа хүртэл бүсийн тэмцээнд оролцоод явж байсан байт. Чи чинь спортоор нэг ер нь чамаас нэг юм асуухад чи тарины хүч гэж юм мэддэг үү? Мэднэ. Нэг тарины хүчийг мэдэрсэн талын нэг юм байх хэрэгтэй. Чи тэр нэг ярьдаг. Тарины чинь бол юу би юу буруу бодоод тарин уншаад байсан байт. Уг нь бол тарин зааш гэсэн үг өөр зорилгоор гэсэн тийм ээ. Тэр чих сон зүгтээ би чинь ерөөсөө их багасаа барилдах сонирхолтой байсан. Тэгээд миний одоо жинхэнэ багш найз одоо нөгөө хин айдээсрэн байна. Эрсэл баг айдээсрэн тэр чинь бол сүүлд яасан юм шүү дээ. Зөвлөлбот улсын спортын мастер болсон шүү дээ жилүүд төхөөр тийм. Оюутан байхдаа. Тийм, оюутан байхдаа Оросд суралцаад. Тэгээ нөгөө миний үеэл гомсрон байна. Тэд нар чинь надаас хоёр ах. Тэгээд тэр хоёртойгоо би чинь ам мандал үздэг. Би бас маш шок болдог байх. Тасгал байгаад үздэг. Намайг чи чинь мэх давтдаг. Тийм одоо нэг мишок гэдэг юм байдаг шүү дээ. Тэрний өөрийг гүйцэтгүүлдэг гэсэн. Тэгээд сайн барилдаж ирсэн шүү дээ, тийм үү? Тэгээд тэрнийхээ нөгөө тэднийхээ хүчээр би чинь бүх юм ихцэх юм уу гайгүй ер нь эвсэлттэй болцсон. Тэгээд яа өөрөө сонирхолтой. Пианор сурагчдын 5 дугаар спорт бидний 8 дугаар ингээд байхад пианор сурагчдын 5 дугаар спорт гэдэг туссан. Тэгээд тэрүүгээр арч нөгөө манай бие дэмрээ багш Зинамат багш гэж сумын зан золтой юм байсан. Тэгээд Зинамат багш маань сайхан бэлтгэл хийлгээл тэгэл амир руу авч явж ирсэн юм да. Анхны том тэмцээн дээр үү? Тийм. Тэгсэн чинь нөгөө тархтаас чинь унаа тэр үед ховор байжтэй. Тэгсэн чинь нөгөө 53 дээр суугаал. Зинаа багш юунд кавинд суугаал. Тэгээ нөгөө надтай хамт орж ирсэн гамбах дээд насанд орж ирсэн. Гамбах тэр юунд нь хамгүй гамбах. Тийм. Хүүхдэлтэй 53 дээр суугаал. Тархтаас 35 км яваад орж ирсэн. Шууд энэ спортын заалны өмнө буулгадیں۔ Жичирсэн юм спорт заалны өмнө буугаал орсон чинь барилдаа нэхэлсэн байна. Тэр спорт заалны томч гэж ихтэй юм жоо. Тэгээ олон хүн суудсан жоо. Тэгсэн чинь шууд нэр дуудаал. Тэгэл гараад үлдсэн чинь ойчлоо. Ерөөсөө яг хөлж өгчээсэн юм болсон чинь ерөөсөө бэрчээгүүл их юм байсан юм. Тэгээд амир үд юм байна гэж бодоод дөнгөж гараад очсон юм чи. Тэгээд 2 дугаар тарихт мэрэлсэн чинь даваад байна өө. Тэгээд ерөөсөө унахаа байчлаа. Даваалаа энэ хүч нь бас гайгүй болчлоо. Тэгээд тэр тэмцээнд яч үндэсний бүхэн. Тийм, пианор сурагчдын 5 дугаар спартакиадын юу байхгүй юу? Спартакиад байсан. 80 оны тэр чинь 81 оны аймаг авраг нөхөн тийм. Тийм, 81 оны аймаг авраг тийм. Тэрэнд орж байгаа юм. Тэгээд эдгээр чинь бас дунд нэг ус баха. Тэгээд ерөнхийдөө 2 унаатай. Тэгээд чи үдэр яадаг. Би чинь ногоотоо л идэж чаддаг. Тэгээд чи үдэр хоёул чи хичээлээд тастаа. Чи эхний өдөр нь тэгж барилдаад би үзэж чадаагүй. Тий. Тэгээд маргааш нь би 9 дугаар ингээд юм. Тий. Тэгчээсээ таслаад чи маргаашнаас нэг хас сэдвэрчиж байгаа чинь. тэгсэн мөлөө. Тий. Тэгээд чи хоол захихгүй байна гэж энэ чирээсэн. Эний захыг бушгаас байцаатай хоол идэж чаддаг байх. Тий. Тэгээ нэг байцаатай хоол нэг 100-ны ганц таа. Тий. Тэгсэн чинь 1 2 дугаар бол хоёулаа байцаатай. Тэгээ тэрийг би идчихдэг. Тэгээд тэгээ энэ хоол байхгүй гэдэг. Тэгээ манайд очиж хоёулаа хоол хийж идэтийгээд завсарлагаанаар нь ирээд би энд хоол хийж өгöd. Бодоотой хоол нэгсээр болсон болов уу гэж одоо түүхэн яг аваргын төлөө барилдаан болох гэж байсан байхгүй. Тэгээд зүрхгүй л үү тий. Тэгээд тэр төвчил тэгээд байж юм тий. Гэсэн чинь тэгээд хоол идчихвэл одоо бас бяар орно гэж бодсон юм уу. Тийм томчуу зөвлөх юм байх. Тэгтээ одоо нэг код багш нь хаяад алга болчихсон. Тий. Манай зөвлөх гэсэн үзэх юм байхгүй.
Тэгээд энэ чинь ямар ч гэсэн сумдуй гэж сантын тэгтээ дүү харамжлын 9 дугаар ингээ хөхтэйсэн байхгүй. Тэгээд тэр үед юу бас нэг хоёр унаатай гэлөө би тэр хамгийн унаа багтай. Яг шийдвэрлэх барилдаан хийх гэж байгаа хоёулаа хоол хийж идэх гэж байгаа гэдэг манайх руу. Манайх 36-д байсан. Тэгээд хоёулаа нэг нөгөө будаагаас тэр хагас сугс болгоод идчихэл Google ороод ирсэн чинь зарлал цагаан болоогоор гадаа явчихсан зарлцсан байсан юм. Тэгсэн чинь энэ ороод зодг шууд өмсчил байсан чинь давуулсан. Уу сандын засвал дээр гарцсан байт тий. Тэгээд бид чи гүйж орч би өмсгөлөө өмсөөлсөн чинь шууд зарлаа. Тэмцээний дөрөнд зөрчиж хэдэн минут хожигдсан. Тэг сандыг давсан тооцлоо гээл. Дүү харамжлын сандыг давсан тооцож. Актив байж сайхныг унсан тооцлоо. Тэгээд 2 дугаар. Тэгээд 2 дугаар дээр. Уг нь тэр жил бол төрүүлэх байсан байхгүй. 2 дороо үндэсний хөр нь 2 орчлоо. Тэгсэн чинь 3 дугаар үлрэлийн амралтаар нөгөө пианер сурагчдын чөлөөгүй юуны баруун бүсийн тэмцээн манай Самундар болтой тархтдаг. Тэр 10 жил нарийн тэл хайрхан талаа тархт гэсэн 4 сумын бүс болоод. Тэгээд тэндээс чинь нөгөө 10 жилийн хүүхдүүд чинь биднээс 2 насны ах. Тэгээд бэлтгэл юу тэмцээ юунд ороод сурцсан тийм хүүхдүүд байсан. Юм чинь 10 жингийн ганцхан 60 кг би авч ирсэн шүү. Бас ч гэж. Тэгээд бус 9 жингийн 10 жилийнхээ авч ирсэн нөгөө тэрэн дотор чинь манай хамгийн том жинт чинь улсын зам сүлд болсон. Тэ эрдэнэт бай харцаг 48-д үгүй 52-д болохоор хин таваадэрч чинь тэгэхэд юунаас гараагүй. Бүсээс гараагүй. Хин тэр баригдчихсэн тийм 48-д хин тавахгүй. Адьясруу. Борд тий даруулаад. Тэгээд ерөөсөө сумдуудаас болохоор ганцхан би 60 тэр үеийн баригдчихсэн хүүхдүүдээс чинь улсын цолон төрсөн тэр хоёр тийм даваадэрч эрдэнэт хоёр. Санд амьгарсан эрдэнэт тийм сүүл болсон гэж хэлсэн. Ганцэр ундаг хүүхэд байсан. Гэхдээ ганцэр юуны үндэсний бөхөрнөх барилдаг байж байгаа. За тийм түүхтэй. Тэгээд нөгөө юуны баруун бүсээс шалгарчаад байж исэн чинь ахтай гар уцалж иж баруун гарахаа шок гэмтэйчээд. Тэгээд тэр нь ч гайгүй нөгөө өөр өсний нэг л зурсан бил. Нөгөөдхийг боолгочоод байж исэн чинь нөгөө аймгийн аварга нь болчих юм чи. Тэгээд зэнэ боолттой гарын боолттой ирсэн чинь нөгөө манай 10 жилийн нөгөө манай багийнхан болчих юм чи нөгөө төв 10 жилийн чинь нэг үсэх болох. Үсээс гэрсэн чинь нөгөө хэд чинь нөгөө юугаа гарынхаа болтыг тайл. Тэгвэл наад гарлууч хүүхдтэй гэдэг. Гарынхаа болтыг авчаал. Тэгээд барилдсан чинь ихний 3 дөрөвт нь ерөөсө нөгөө 3 минут барилдаад 1 минут амардаг штэ. Тэгсэн чи нөгөө бүсүүдээс гэрсэн хүүхдүүдийг эхний 3 минутанд зөв яаснаа мэдгүй 3 минутанд хэд бодгээл ялчаад байдаг тий. Ялчаад байдаг. Тэгээд юунд нэлээ тэгээ 3 хүүхэд гараад ирсэн. Тэгсэн чинь хинд хараны наран хүү гээд 10 дугаар ангийн хүүхэд. Чи санаж байгаа үстэй нэг сайн санахгүй намхан бор. Гэхдээ юугаар одоо манитээс 2 ах насны ах. Тэгээд чөлөө төр явцсан. Тийм хүүхэд. Тэгсэн чинь чи тэр дээр яг тэн дээр нэг сууж байгаа байхгүй чи нөгөө юу улсын шалгалт үгүй юм уу төгсөх гэдэг юу гэрээ 20-нд орсон байсан. Тийм байсан. Гол чи 9-д байсан гэсэн үг. Гэхдээ завгүй байсан болж байгаа. Тэр юм сайн санахгүй байгаа. Тэгээд тэрнтэй чи үндэсний би чинь чөлөөтөр марахын доо. Тэгээд үндэснийхээ бүх юм хийгээл онаавад байдаг байхгүй. Би нөгөө эхний 3 дөрөвт гурвангийн нөгөө цэвэр дарцсан болохоор нөгөө хүүхдээ ч уг нь цэвэр дарах гэдэг байхгүй. Тэгсэн чинь цэвэр дарч чадахгүй үндэснийхээ бүх юм хийгээл хайдаг далаар нь унгаж чадахгүй. Тэгээд онаавад байдаг. Тэгсэн чинь 8-0 болсон байсан. Юу минут хэрэг дуусах гэж байгаа. Тэгсэн чинь нөгөө эдээсрүү ганцөрг мөрг чинь нөгөө манай юуныхаа бүсийн чинь оноогоо хамгаал
би чи одооны хүүхдүүд бол яг нэг телевизээр тэмцээн үзээд оноогоо хамгаална энэ гэдгийг мэдж байгаа шүү дээ. Ойлголттой. Тэр үеийн хүүхдч юу ч байхгүй. Ерөөсөө л нөгөө хүүхдч чинь юу гэдэг байгааг бөөмөд. Гого мэдэх юм мэдээд байгаа юм. Тэгсэн мөртлөө шал өвчтэй ерөөсөө л. Яаж хамгаалгаа юм. Гого ялчдаг гэдгээ мэдээд байгаа юм. Тэгсэн мөртлөө нөгөө хүүхдч чинь заавал юу хоёр талаар нь цэвэр тавьж ялмаар санагдаад байхгүй. Тэгээд тэдний хэлээд байгааг бол мэдэх мэдээд байгаа бол. Энэ ерөөсөө юу яаж чадахгүй. Заавал гэдэг энэ ерөөсөө ховдод дайрчвал ард талаар нь дарч басрагдал. Тэгэл нэг босч ирэл ховдод дайрсан чинь нөгөө хүүхд чинь миний хүзүүгээр сугдаж яваад тоглосон чинь би өстө ямар ч хариулт байхгүй ард талаараа цэвэр дарлаа. Тэгээд хоёр дарч байгаа бас. Тийм түүхтэй тэгээ миний түрүүний нөгөө хэлж асуусан шүү дээ. Нөгөө тарин нэгэд. Тэр чи яасан гэдэг. За тэгээд байдаг. За тэгээд яг миний 8 дугаар ангийн нөгөө фендер сурагчдын түүх тэгээд өнгөрчихөж байгаа. Аймгийн хоёуланд үндэс жилөт хоёроор хоёр тарч байгаа. Тэгээ 9 дугаар ангид ирээл тэгээд нөгөө бид хэдий нөгөө юуны сургуулийн явгын төлөө нөгөө таргийн бэрэлтэй авилдаад ягаад сургуулиас харчаад юугаар юуны сургуулиас гарч тэр чинь урд орон тэр жил чинь нөгөө 2 жил явуулаад. Тэгээ нөгөө Эрдэнэт даваад орж ган зэрэг санд үед нар чинь урд орон ирсэн. Би ч 2 жилдээ Сэлүүхэнтэй төрүүлээ. Тэгээ 2 жилээс юу аймгийн аврал орсон чинь яц юм 6-д орсон. Тэгэл манай би дэмрийн хөшлөхөж яг вэ энэ жил хэд дарах намаагүй зүгээр чи урдаа 17 таа хөтөл оруулахгүй л болоо гэсэн. Тэгээ өндөө 17 таа хөтөл оруулах юм л да. Тэгээд за хойтолжийн хүүзэндээ гэл байжсэн чинь 3 дугаар хэлбэрлийн авралаа бас ахтайгаа барилжээж хөлөөгдөж. Тэгээд боловаад 2 сар гэртээ гүтлээ хөл өттэй болдгоо. Тэгээд нэг юм 2 сар гүтчихэд сургуулийн улсын шалгалт болгохлохээс өмнөх нэг юм хичээлдээ ирчээд байжсэн чинь нэг өдөр тэквэд ямар утшир ус гэж байх ш. Буцыг тэквэд жоо чамайг ич аваад ирчихээ. Яг ч байгаа гэсэн чинь мэдхгүй нэг амралтан дээр л монтог лам ирсэн шиг байна. За тэр чамайг үзүүлсэн болохоор тэгээ чамайг аваад ирсэн. Тэгээд авич юу явчриж үдэхгүй бишүүхэн харих юм уу? Тэгээд бишүү гэтээ тэгэхэд тэгсэн жил сурч хайхан талаад нэг амбаа гэж монтог том хоглогоо ирсэн. Гэхдээ нууцсан амралтан дээр үзэж ярьж байгаа. Тэгээд очиж асуусан чинь чамайг асуусан чинь хүүхдээ аваад ирсэн. Гайлдаг. Тэгээ чамайг ингээд бэртэж гэнтэйдэх ингээд үзүүлсэн тэгээ аваад ирсэн. Тэгээ чамайг шавууруулнаа. За нэг хатдаг аваад одоо тамдын шируугаа эднэтэй аав юм тий. Тамдын шируугаа насан тогтохгүй нэг хоёр одоо Баатар ардын багш хоёр мундаг тухайн үед яаж мэдэх үү. Тэдний энэ лав байсан гэлээ л дээ. Чимд уцраг. Тэгэл орлоо гэсэн чинь нэг нүдэнд их гоё ярагдсан. Нэг тийм өвгөн л бай. Тэгэл за миний хүү барилдах дуртай юу гэж. Дуртай л гэсэн чинь. За миний хүү чи барилдах гээл гарч ирэхээр засвал дээрээс гарч ирэл тугны өмнө ингээл дийлж шаваал шавчаал тэгэл энэ тарныг 3 шал цээж өргөөлж байгаа айл. За би тарин зааж өгөө. Тий, тарин зааж өглөө. Тэгэхээр бидний чинь үлрээсөө давуулдаг таринлын болгочихж байгаа. Нэг өтгийн дор тогтоол байх та. Зааш бод ингэ найд дуртай авдаг л болох юм даа. Аваа цаашаа явах нь даа гэж. Тэгээд тэр багш маань ерөнхийдөө ингээд одоо бодоход бол миний амьдралыг ингээд өөр яг тэр үедэл заагаал өгсөн юм шиг санагдав. Ерөөсөө тэр хүний хэлснээр л миний амьдрал явцсан ерөөсөө. Тэгээд
чинь юу за тэгээд яг бүхэл юу бол ингээд даатгцсан. Тэгсэн чинь тухайн үеийн хүмүүс чинь нөгөө дээд сургуульд л орох гэж бодож байгаа юм чи. Дээд сургуульд орж чадах нь өгсөж. Миний хүү юу дээд сургуульд орж чадахгүй чи. Ер нь дээд сургуульд орсноос илүү амьдрах юм байна гэж хэлсэн. Тэгвэл яах вэ? Тэгэл юу ч юм бохоо. Тэгэл барилдаад идэг дархан. Тэгтээ тэр бас тийм тарныг уншиж байгаа гэж хэлсэн гэсэн. Гоогүй тэр тарныг чи тэгээд багш маань гэсэн юм л да. За чи өдөр ингээд ийлаа ингээд багш боллоо. Багш нь бол ингээд юу хөшөөний насгүй болсон байна. Ингээд утгагүй ингээд өнгөрсөйг үзнэ. Тэгтээ энэ багш болно гэдэг чинь бол чиний насан турш юм аа. Чи багшаа ингээд өнгөрсөн байсан энэ юугаа энэ тарныг ингээд насан туршдаа уншиж тэгээд янз бүрийн эвгүйцсэн барьсан юмд арч гисэн одоо тэгээд багшаа нэрийг илээл багшаа гоё энэ тарныг уншаал бэргүүлж чараа. Тэгээд багш чинь насан туршдаа л чамайг хамгаалж байна. Чиний насан туршд гэж хэлсэн. Тэгэл одоогоор би чинь янз бүрийн юм болсон ч гэсэн багш мөргөл залбир нөгөө тарина байн уншин. За тэгээд за иргэжил 10 дугаар ангид барилдлаа. Нөгөө хуучин амжилт байхгүй ерөөсөө байхгүй болсон. Тарина уншаал гэдэг өндөө хөл муулцсан. Яг нөгөө зүүн хөлийн тавхай гэмтсэн болохоор нөгөө би чинь их том жацтай биш. Тэгээд юу арал жац муутай гар бэр таараа байсан шүү. Хамгийн гол миний давуу юм нь юу вэ? Хөл сайтай, үе сайтай гэдэг ирнэ шүү дээ. Унж өгдөггүй тийм байсан. Тэгсэн чинь тэгээд нөгөө зүүн хөл дээрээс өөрөө баруун хөл дээр их хийдэг гэсэн чинь нөгөө зүүн хөлийн тавханы 5-9 чи тоол авчихсан. Тэгэхээр ерөөсө угаасаа амжилт байхгүй болчихсон юм лээ л дээ нөгөө суур байхгүй. Тэгээд хурд давж гүүж барихад энэ төр муу болцсон. Үсэр чарайхад муу болцсон. Тэгэхээр чинь тэр мөр чинь бүхэн амжилт. Тэгээд яг байхгүй болчихсон юм лээ л дээ. Тэгээд яг нэг амбогшийнхаа тарныг уншаад сайн барилдах байхад тэгээд барилдаад байсан. Тэгээд 10 дугаар ингээд дээрээс амжилт үзүүлж чадаагүй шүү дээ. Тэгээд дарханд очсон чинь манай дархны биеийн тэмрийн багш юуны чөлөөтийн юу хичээлүүлдэг секц хичээлдэг Жавданбаа гэдэг спортын багш. Тэр Жавданбаа багш надад чигтэйхэн сайн юмсан. Чи барилтан л гэдэг юм ерөөсөн. Ерөөсөө байдгүй. Би тэр багштай ерөөсөө миний хөл биш ингээд эндээ бэртэлтэй ингэж ерөөсөө хэлж үзээгүй. Тэгээ нөгөө багш чинь бол яг гаднаасаа энэ үл барилтан л гэдэг би ерөөсөө явдггүй. Тэгээл өнгөрсөн. Тэгээд төгсч ирэл нөгөө тэгээд энэ сумын автоматмаар барилдаал байсан. Тэгээд ерөөсөө амжилт муутай байсан. Тэгсээгээ тэгээд миний амжилт чинь нэг суманд л үзүүлсэн юм байна. Тэгэл өөр амжилт дэш амжилт байхгүй. Тэгээд 91 онд барилдахгүй хөдөө нэг аав ид үжсэн чи манай аав. Гэхдээ ээжил тэгсэн. Миний гүнжил ягаад барилдаагүй гэхээр би төөхтэй гэж ерөөсө барилдах юм байл ерөөсө чадахчгүй гэсэн чинь. Тийм гэлээ амбаагч чинь тэгсэн. Тэгээд наан хүүхдээ урам зориг хугарна битгий хэлээрэй гэсэн. Чамайг нэг л өдөр тэгж хэлэн тэгэхээр нь хэлээрэй гэсэн. Тэгээд амбаагч чинь ингээд чамайг анх үзүүлсэн чинь энэ хүүхд чинь бол барилтвал сайн барилдах хүүхд юм. Гэхдээ барилтвал насанд нь живчээтэй гэсэн. Тэгэхээр ээж за тэр тэгвэл юу хүү тэр барилтуулаад яах вэ? Танд даатгая, танд шавуу гэсэн. Таал амс та гэсэн. Танд даатгая гэсэн чинь өө тэг хүүхдээ аваад гэж чигтэйг нь үгүйсгэж. Тэгээд юу хийчихсэн. Тэгээд тийм өндөө хүний шиг болоод тэгээд тухайн үедээ бол жоохон нөгөө давуулдаг харин заасан баг гэж үсэн чинь ерөөсөө юу яадаг насан туршдаа нөгөө осол эндэгдэл байхгүй явах барилдсан ч бэртэж гэмтэхгүй явах нөгөө түрүү амархан код ичдэг гэдэг л
Хийхгүй. Тэгээд аврах өгөөд очдөг тэр тийм л юу байсан үлээ. Би наадах чамаар яриад л дээ гэж бодоод байсан. Чи юу яадаг вэ? Өвөөгийнхэн тухай бас нэг яхан тодорхойж ярьдаа. Өвөөгийн ч нутгийн зэрэг бас баруун буйн дээр нэлээд долгоос өгсөн бэлтээ хүн байсан энэ төр гэж ярьдаг тийм. Тэр би бас тэр дээр үстэй нөгөө аав чинь нөгөө тэр нэг ярьсан дээр ахтаа одоо аав чинь нөгөө цэрэгт яваад сургахгүй болоод тэгээ дараа нь цагаан ганс хөөргөний тухай нэг байдаг шүү дээ. Аав чинь нэрээр нэрлэгдсэн. Тэр талаас чиний сонирхож ярьж. Чи манайч юу тэр Балжины мөгжвний 16 дахь хүүхдний билээ л тийм. За. Тэгээд юу аавын дээдлийн нэг их чинь тэр дорж гэж айлд өргүүлсэн байсан. Тэгээд аавыг бас дахиад нөгөө айлд өргүүлсэн юм билээ. Тэр үед ч одоо тэгээд нөгөө өөрөө хүүхдтэй үрчлүүлжтэй харамлдгүй тийм сайхан би нэг яадаг одоо тэр 16 эдүү хүүхдтэй айлч нь бас тухайд амьдрал нь хэцүүлэгдэг байсан багт. Тэгээд 2 хүүхдтэй нэг айлд өргүүлсэн байдаг чтэй. Тэгээд тэр толдорч гэдэг хүн чинь юу яаж ийсэн гэсэн шүү дээ. Уг нь жоохон ядуу ихтэйгэн байдаг байсан хүн. Тэгээд их л мундаг хөдөлмөрч тийм л хүн байсан. Тэгэл ер нь их хөдөлмөрийнхээ юугаар мундаг юу олон малхойтой болоочсон. Тийм байцсан. Тийм л байсан юм лээ. Нарийн тийм шарган яв хүн байсан. Тийм шарган байсан юм лээ. Тэгэх чинь яг шарга галтай гэдэг. Тий. Одоо нэг хиний цэрэг татхаврын ээж одоо тэр манай аавч айл нэг өсөж ирсэн тэр гэж ярьдэн шүү дээ. Яг шаргын усуд байхгүй тийм. Манай ах トゥ нэр ч гэсэн шаргаар нарийн дэлгэр байдаг шүү дээ аваад талах. Тийм бичэртэй. Тэр хүүр ганстай холбоотой түүх. Тэр цэргээс эрэхтэн тэр нэг мундаг ганс авцсан байж ирсэн гэсэн. Тэгээд тэр юу ганс нь бол сүүлдээ энэ хэвдээ цуутай авын нэрээр нэрлэгдсэн ондос ингээ цагаан гэдэг ганс шаргаруут нэг зарагдаал наашаад нэг зарагдаал явдаг тийм л байсан юм лээ. Тэгээ манай авч нь юу 37 онд зэрэгт явсан байдаг лээ. Тэгээ 39 оны яг тэр халахгүй байлдаанд оролцоод хоёртын жил очиж оролцож байгаа. Юунд шахтаад тэр хоёрт нөгөө юуны онгоцны бомбын төртөд яасан юм. Тэг шахтаад тэгээ нөгөө хоёртанд одоо 3 л явдаг гэсэн баг та. Нөгөө хоёр нь алагдаад аав шахтай ухаан гөгч яхад нь Оросууд болж байгаа. Нөгөө Орос Монгол орч хамт тавьж явсан чинь. Тэгээ Оросууд болж яваад шууд чигтэд явчихад дэмжилсэн байт. Тэгээд нөгөө цэргийн анги юу нь болохдоо тэр нас орцсон тооцоолоо шалин олдоогүй. Тэгтээ нас орцсон тооцоод. Тэгээ арга ирлөө юу нас орсан гэдэг юу явуулсан. Мэдэгдэл шууд завьчихсан. Тэгэл аав чинь зайлвал ганц хүн нас орцсон гээл тэгэл сэтгэл санаа гарч орсон тэгсэн чинь тэр лам нас суусан чинь юу яа тоглоом байна хүүхдүүдэд тарааж өг гэл тэр хүүхдүүдийн тоглоом чиж хүүхдүүд нэг шагаа магаал байсан баг. Тэр мөрийн хүүхдүүдэд тарааж өгөөл тэгэл ерөөсөө нас орцсон тооцсон байж исэн чинь ийс. Тэгээ нөгөө би нэг гайгүй болоод ингүүт Оросууд нь Монголд хүлээлгэж өгөө. Тэгээд ирж исэн. Тэгээд гэртээ ирчээд аав чинь жоохон юу сөдлөлгүй уулзч ил байсан. Тэгээ тосч явуулгүй явахтай. Тэгээд нэг 2 хончоод тэгэл ер нь тэр аав чирийн сэтгэлээр нь орж гараад байсан шүү. 2 хончоод нүүсэн гэж байгаа. 2 хончоод. Тэгээд нэг юм олохгүй гэлүүд ээжэн гоо энэ гоо тэр манай тэр хаана байна гэдээ ороод ирсэн чинь
хүү миний хүмүүн боштой гэл барь төвсгч шүү дээ. 2 3 хоног ингээл ерөөсөө зүүд шиг сардсан тэгэхгүй л байсан чинь тэгээ ороод ирсэн чинь тэгсэн чинь хүү миний хүмүүн боштой гэл барь төвчсэн. Тэр хийж тэгэл өнгөцөл байсан шүү. Тэгээд бодоход энэ нар гэрчсэн жилийг одоо зохиолч нь хаанаас хэдүүлжсэн байдгийг санаа бол манай авын яг тэр түүхээс хэдүүлж бичсэн юм шиг байдсан шүү дээ. Өшөө тийм түүх байдаг л байсан байх та. Тэгээд тэр олон хүмүүс тийм байдаг л байсан байх. Тэглээс баг та. Тийм түүхтэй. Тэгээ аав чинь яг тэр ганц юуны хөөргөний талаар бас над нэг ярьж ирсэн. Өмнө нь би сонсч ирсэн байхгүй. Тэр аавс чинь сонсохоос өмнө тэгээ уянгад багт гэхэр ч одоо үе чинь 6 дугаар анги тархаж хэлж ирсэнээс 4 5 дугаар анги л хөвгдсөн шиг байна. Пэрнлээгээд манай ах дүүгийн нэг малын юм чи тэр пэрнлээ ах чинь тийм бас нэг одоо нэг ганц хөөрхтэй их нөхрөлдөг бас нэг л яахан тийм ганган дуу маягийн бас яахан биелэгж өгөн шиг харагдах гэдэг. Тийм юм байсан шүү дээ. Согтчороо яахан тийм өөрөөр бахархсан тийм яриатай байсан. Тэгсэн аа манай дээрчгээл яг халамцуу. Бандасангийн цагаан ганс гэдэг чинь энэ шүү дээ гатал үзүү. Авцсан. Тэгж. Бандасангийн цагаан хөөрөг гэдэг чинь энэ шүү дээ гэдэг. Энэ хоёр чинь 10 орон бодын юмтай хөөрөг ганс. Гээд лаавд тэгэл. Манай аав чинь өөрөө гаригтар суудаг болохоор согтуу хүн тийм яриа нийлнэ гэж юу очи мэдэн ч тийм. Тийм тэгсэн чинь өвчгнөөд нэг тэрийгээд хэлсэн. Тэгээд тэр үедээ надад ямарсан Бандасангийн гэдэг үгээр байгаад байсан. Тэгээд танаа манайхан чинь нэг арамын хойтлоос тархтын зүүн хойтлолт хамрах шав болсон шүү дээ. Тэгээд тэр намар санагдчих. Таны нэртэй тийм хөөр ганс үйд юм. Пэрнэл яхт гэж яриад байсан. Тэр Бандасан гэдгийгсэн та мөн үү гэсэн чинь наад ярьж байсан байхгүй. Тэгээд яг түрүүний чиний ярьсан тэр нөгөө читэд очиж имчилгүүлж байгаа. Сэргэн госпиталд хүлээлгээд өгчихсэн. Тэгээд ингээд байж байсан чинь тэр чинь цэрэг харуултай. Цэрэг эмнэлэг чинь юусэн ингээд хүүхдүүд ойртуулдаг юм байна л. Тэгээд цонхоор 2 дахь гутайсан гэсэн. Цонхоор ингээд харж яасан чинь жаргалантай нэг хүн алхаж юм гинэ. Нутгийг юм уу? Нэрээр нь дуудаж гин гэсэн чинь дээшээ харахаа мэдэхгүй юм гэнэ. Тэгээд энэ хүн нэмдээ ингэж эргэж харж гайхаад ингээд тэгээд гаа цааш явах нь дахиад дуудаж гин дээшээ хараа би энд байна гэсэн. Дээшээ харсан. Тэгээд би ингээд Бандасан байна гэсэн чинь үгүй чи чай мэд юм уу гэдэг. Чамайг ч одоо хүцэн гээд очихсан ээж хоёр чинь одоо дээлтэйгээ гатж байгаа гэдэг. Тэгэл би маргааш буцах гэж байгаа. Маргааш нэг өдрөөс буцсан. Чи надад нэг тодорхой шиг захиа өчиж өг. Намаа өгчөөд хэлэх хэрэгтэхгүй гэдэг. Тэгээд би захиа өчөөд ингээд би ингээд ингэсэн ингэж яваад ингэсэн ингээ амьд байна гэмжлэлт байна. Гэж ингэж бичээд тэгээд тэр бүх гэдэг нэртэй барилдагчлаад ингээ өрж байгаа тийм хоёр бүхэн зурагтай тийм одоо нөгөө пүшиг гэдэг байсан шүү дээ. Тийм тавих тэр цэргийн оромд гэдэг байсан. Тийм хоёр тамхины дунд нөгөө захиагаа авчаад утсаар ингэж ороож байгаа л тэгэл цонхоор шидчих өгч уулж яасан гэл. Тэгээ нөгөө чинь захиаг нөгөө зайны чинь би өстой нэг том баяр хөргөж очив. Тэгэл ирээд нөгөө захиа махаг нөгөө л ингээл нөгөө хоёр хөшөнд ч одоо тэгэл хийж аваа ирсэн л тэгэл альцус юм байна л да. Тэгсэн чинь хүү амьд байна гэл баахан тимээ үхэр аваад гоёроо өвчсэн гэл. Тэгэл яг нэг халагдаад эмнэлгээс гараад ирэхэд нь тэр хөөрг ганц хоёрыг хавцсан байжсэн байна. Тэгээ ерөнхийдөө нэг хэсэг тэр хөөрг ганцаар чинь одоо нөгөө стресс үеч чинь одоо бас нэг хөрөнгөлийн хүмүүс байсан шүү дээ тийм ээ. Тэднүүд чинь бас нэг би бас нэг боломжтой шүү гэдгийг илэрхийлж тэгж авдаг байсан шиг байгаа шүү. Тийм байсан шүү. Одоо чи хаана байдгийг та нар яах вэ? Мэдхгүй нөгөө энэ 70 хэдэн онд хин цэдэн долгоргоо шүү дээ. Тийм. Цэдэн долгоргоод хөөрг нь байна гэж тэгжсэн. Сонссон шүү дээ. Нөгөө хинт 90 хэдэн онд нөгөө хинт одоо нөгөө хамар ганаа шүү дээ.
Амарганагийн хатан бах гомсрон гэдэг. За тийм. Тэнд байжгаад тэгээд буцаагаад Баян хулуу зарсан гэлөө. Тэр хэн гомсрог тэгж ирж байсан шүү. Авчигаас над байсан. Над хэдэн жил болсон. Ганс. Тэгээд зарсан гэж ирсэн. Нэг хүнд байна гэж баясаахсан. Тэгээ бас нэг мэдсэн байсан тийм. Тэр ганс өөр хоёрыг боломж болвол олоод авчих юм байна тийм. Харин тийм. Наад чи одоо нэг базрын зээрдмөр гэдэг нэг жороомөр. Тийм мэднэ. Тэр жороо зээрдий чинь тэр социализмын тэр нэг яхан нэг баян тэр гэж ярьдаг байсан хүмүүс чинь тэрийг авсан нь бол ер нь толгой баян болж байгаа юм шиг тэгж явдаг байсан шиг тэр хөрөнгийн жишг болж Бандасангийн цагаагаас хөөрг гэдэг чинь тэгж явж исэн шиг байгаа шүү дээ. Тэгэхээр манай тэр Бернлээ хоёулангийн хатаа оруулах тохиолдлын ховор байсан шиг байгаа. Хоёулангийн авцсан шүү гэж ирээд манай аавд загнуулаад яг арх утсан гэсэн дургцсан таахгүй тийм өгнөн юм ирж тийм өгнөлд өөрөө бас боломжийн юу ашиг гэдгийг харуулж тийм ахтаал ирсэн чинь нөгөөд арх ууж цогтуур гэж зэмлүүлээ тэгэл явж ирсэн би бас мэдтiin аав чинь тухай одоо тэрийг бас чамд ярьж ирсэн байна. Над ярьж ирсэн. Баримт кино тэр нөгөө манай аав чинь нэг яваад акус нэг кинонд одоо дүүрэн үлдчихлээ тийм тэр миний цэрэг нөхөр гэдэг юу лээ Хэн гол залуу нас гэдэг зууралт нэг нь тийм нэг англи тэр нэг хоёр шудаа сум авахгүйсэн үү энэсээ сум ахуулаагүй юу энд нь үлээ нэг бултганаад байдаг байсан чинь энэ сүүжинд нөгөө тэр сумч юус авч чадаагүй байхгүй аваагүй байхгүй яг юуны судсан данаалт гол судсанд энэ нурууны энэ гол судсанд наалтцсан гэдэг тэр сумаар нь оролдоогүй тэгээд зүгээр тэрнээсээ бол буглаад байдаг гэсэн үг буглааг л аваад тэрийг даруулж яасан байх нь тийм ингээд энд юм бултган жагаа тийм мэдээлэл өгсөн тийм тэмдрүүлээд байдаг байсан тийм тэгээд юунда сумтай биендээ сумтай тэгээд энэ зүү үл өсгий байхгүй юм байсан шүү дээ чи тэрийг мэднэ тэгээд хайстай тийм чи тэгээд ингээд тэр нөгөө яг хөрхтэйгэн бөмбөгтөлтөнд өртөхөд тэгсэн юм лээ тэгээд тэр чинь бөмбөгтөлт биш дээ мехлан буу гэж нөгөө хоёрт сүнөдөг тийм байсан буугаар буудуулаад тэгээд яг нөгөө дөрөөн дээр явж исэн хөлн өсгийн яачихсан тэгээд тэр чинь одоо ширэм дэлбэрж байгаа юм чинь тэгээ нэг бөндүр өсгийн байхгүй тэгээ хүний чинь яс махнасаа зохиохоор яд юм л шүү дээ ургаад байдаг юм одоо энэ хумснууд ургадаг шиг хүний яс махнасаа зохиож ургаад байдаг тийм тэгээд энэ өсгийнх нь яс нөгөө махнасаа зохиогаад ингээд нөгөө махарс нэг умаагаад идэгцэн чинь нөгөө голоос нь зохиосон махна үгүй яс нь ургадаг өөр шиг тийм ургаад тэгээд тэрийг төмрөө хөрөөгөр ингэж суучаал хөрөөд суудаг хэд оноо нөгөөх нь ургаад ирэхээр явж болдгоо нөгөө гутлын гэдэг тэгэнгүүтээ нөгөө тхийг төмрөө хөрөөгөр ингээл хөрөөд суудаг гэсэн шүү айл хөрөч хумсаа авч байгаа шиг тийм юм биш тэгээд энтэй бас нэг санаад энтэй бас нэг сорвтой бас тэр бөмбөгтөлтний их хөлөө тэр нь л зүгээр сум юм байхгүй зүгээр бүндгүүд ичсэн юм шархтай тийм шархтай тэгээд сүүжиндээ сумтай өсгий байхгүй тийм л хүн байсан юм даа гэж бас нэлээд юм үзсэн тийм байсан шүү тэгээ манай авч хэд нассан 74 хүрсэн 74 хүрээд 93 нас хүрсэн тэгээд тухайн чи нөгөө бичиг үсгтэй боловсон хүчин ховор байсан болохоор цэрэгт яваад ирсэн хүн чинь одоо дээд сургууль өгсөн шиг л байсан баг таа. Тийм ба. Одооны дээд сургууль өгсөн ямар төв юм чи. Их л эрдэмтэй номтой л ирж исэн билгүй. Тэгэл зэрэгс дөнгөж нөгөө юугаар шахацсан ирээл. Тэгэл нөгөө нэгдэл байгуулагдсан нэгдлийн нөгөө анхны үүсгэн байгуулагч биний нөгөө санаачлахтай тухайдэл арай дэвшилтэй юу байсан бах та юм үзэжнүүдээс тэгээ нэгдлээ
нэгдэлчин донд байх хэрэгтэй байдаг. Нэг чинь сумаас Сүүл тийм хойно. тийм байхад. Тэр чинь нөгөө зэрэгээс халагдаж ирээл дараа нь жаргалан Шууд багийн дараа. биш жаргаланд сум гэж байдаг. Жаргаланд сумын нэрийн бичгэн дараа. Тийм анхны нэрийн бичгэн. Тэгээ нэгдэл байгуулах. Тэгээд багийн дараа ажиллаж байгаа л тэгэл дараа нэгдэл. Тийм Чи 50 он Тэгэхээр бас нөгөө нэгдэл жаргалантай үүсгэн байгуулагчдын нэг юм. Тийм. мал хуваа. Тэр одоо сони юмнууд ярьдаг байсан шүү дээ нөгөө захиур буутай байж байгаа нөгөө хурдан буутай болоход жаргалд ч бас анхны хурдан бууг нь авч ирсэн. Хурдан буу нь калевр байсан шиг байгаа тийм. Тийм. Тэгээд тэр чинь шагналаар авч ирсэн гэдэг үстэй тийм үү? Одор чинь Олон чоноо. манай авч чинь юу чоны янтал гарцсан байсан гэж ярьдээ өөрийг. Чомдлох гарцсан. Нэг жил уралдаан зарлаад төрүүлсэн унд юутай шагналтай. Тэгээд 24 чон болж 2 дугаар байранд орж. Тэгээд нэг калевр шагналж ирсэн. Тэр калевр гэдэг нь их л үнэтэй шагнал. Тэр захиур ууны дэрэгд айлсан байсан байх гэдэг шүү дээ. Нэгдүгээр байранд тэр нөгөө борын бандан гэж хүн. Одоо нөгөө бат насан дарга нөгөө отгоос юмсан гэдэг тэдний яв борон бандан гэж хүн 25 жон бол нэгдүгээр байранд орсон. Калевр Боросгийн шагнуулж ирсэн. Тийм дүүхтэй. Яг тэр нөгөө ангийн юу зарлцсан байх үед чинь бүх хүмүүс дайчлагдаж нэг чоны үргэлэнд гарч ирсэн гэдэг. Тэгсэн чинь лам юмсан нэг хүний тухай хин хэдэлээд бид нэрийг хоёр тогооны таг барьчихсан. Тэгээд цан зөгчраа шиг. Лам өвгөн зэл лам явсан үргэлж хахаар болсон тий. Тэр ингэзээ гарч ирж ирсэн гэж. Тэр үргэлж хийгээл тэр нэг анчтан суулсан шиг байгаа тий. Тэгсэн чинь юм тачигнаал байсан чи харин тэр байцгаа гарч ирж ирсэн гэж авч нэг тэгээ энийгээ суудагсан. Ий чи юугаар ангийн талаар тэр буудлага муудлагын талаар үгүй чи хоёр талын одонтой байгаа шүү дээ. Манай авч чинь цэрэгт тал мундаг бууддаг байсан. Тэгээд тэр юу одоо 24 жанал нэг жилээр 24 жил бодлогд чи юу муу анч буудаг шүү дээ. Манай чи төрсөн дүү болохоор нөгөө буудлагын лав гэдэг одоо равиа тусгалж болох. Тэр лавч бол стамундаг чинь одоо өөрөнгөийнх нь бол тэр чигээр амтахгүй юм байна. Эрдэнэ тулаан баатар ч амтахгүй шүү дээ. Тийм. Одоо 92 настай тийм. Өгөн бай тэгэхээр ч одоо би бас нөгөө бүх бүхлэгээдсэн болохоос буудлагаар ерөөсөө яа гэж юу энэ тэр ах бол буудлага арч яваал моц спорт орч яваал байсан. Гомбох бол юугаар шатраар явчихсан. Шатраар спортын бас зэрэлсэн. Эсвэл бол юу ч аймагт чинь тэр уртуугаар лаг юу ягаал насан нэлээхэл тааруу бууддаг бол ихэд ахч шавны байсан. Тэгэд 5 удаа төрүүлсэн байдаг шүү дээ. Тийм үү. Улсдын бол хамжилт гаргаж чадаагүй шүү дээ. Аймаг 5 удаагаа аврах гэдэг чинь 5 шүү дээ. Хол ерөөсөө улсд төрүүлж ирсэн юуны нөгөө ах トゥ армуудын тэмцээнд олон улсад төрүүлж ирсэн. Сүүлд нь нөгөө юугаар нөгөө маструудын дэлхий авраггүй АТВ аврах гэдэг багтаа нөгөө бодлогын ахмадуудын аврагч чинь алтан гүрлээ авчихсан шүү дээ. Тийм гэсэн. Тийм. Тавхч тусгай. Чи намайг бол бас гайгүй альчин байсан да тийм ээ. Би шавар хаагаад л байдаг байсан шүү. Та чи эдний нөгөө юу хоёлаа дарвигтэй тэр чинь гоё тийм. Таргас гисэн чи яасан гэдэг лээ нөгөө хоёлаа мөрөө өдөр чинь юу л байсан вэ нөгөө 20 тавигддаг. Тэр чинь нөгөө 8 сарын 10-нд тарганы 20 тавигддаг. Тэгээд хүүхдэд хин буу өгөхтэй ер нь тийм ээ. Тийм гэхдээ хоёр л тагхайгаар л тэгтээ би чинь 5 дугаар ангиас өсвөлээ таргалцсан байхгүй. Тэгээд манай аав чинь тэр ерөөсөө юу ярьсан байсан юм хэлэхэд над юу 5 6 мургаад авах 5 6 7 болоод авахд бол буу гэж явуулна тэр гэж байхгүй. Тэгээд 8 9 дугаар ангид тэр орох үед бол би чинь бүр их хичээлээ их сонирн байсан шүү дээ тийм. Бид хоёрыг хамт явж байгаа үед бол манай хоёр гэрийнхэн юу санаа зовдгүй тийм. Яав юу гэдэггүй. Тийм. Юмс найдвартай гэж боддог байсан. Хоёр томоотой тийм ихтгэл дахаар тийм л
Тэгээд тэгэл тоо төвхтүүд байж тээ. дундаа нэг дармигтай ах чинь тийм шугнаа. Тэгээд урд өдөр нь яваад дараагийн нүх харчихсан. Тэр чинь хоёул ягаад дармигтай явж байгааг бол ийм байхгүй нөгөө 20 төвгдэггүйсэн. Аавч. Тэгээ нөгөө 20 төвгдөг байхад морьтой юм чи буу өрөөд явахаар хүн амтнд үзэх чинь нөгөө юугаа давика задлаад хоёлаа нэг нөгөө гурван салдыг чинь өвөртөөд өвчтэй. Тэгээ хүн харахад бол юу ч дашуур өртөж гол төмөр ингээд гол төмрөө ханцуул чинь ёош мэддэг. Тэгээд хоёлаа мөрөө өвчтчихэл тарах сахтыг. Тэгээд би сахиж байгаа хоёлаа ихтэй. Тэгээд би нөгөө хүүхдүүдсөө мишгийг хуураад гараад ирлээ гэлэгдэг байхгүй. Энд ч нөгөө удаан хитнэ. Тэр чинь нэг хоёр ийм нөхний тийм нөгөө тэндээс нь гарч ирвэл би эндээс нь гарч ирвэл энэ буудна. Тий. Тэгээ буугаанд голдоо тавьчихсан. Тий. Тэгээд үйжсэн чинь баярыг дарав гараад ирдэг гай болоод. Миний хүзүүн дээр ингэж буугаан тавьж байгаа л буудцаж хоёр чих тагд. Юусээ тэр хингэр хаагчих юм тийм үү? Чихний хингэр хаагчих юм. Тэгээд яасан чи уг нь босоолгүйгээл би 60-аас нь дагаад босоод ингэсэн чи түн гэх. Энэний аам ангаал цаатах. Бидний сахиж байгаа юу бол босч гэж ийм биш байхгүй юу? Одоо ингээд энэ үл миний урд дуруучих би энэний урд дуруучих гэсэн чинь дахиад өгшөө бүр хойноос гараад ирэхгүй юу? Тэгэнгүүт би бол та ханаас нарж ичээ харах ирэхгүй цаанаас ч гараад ирлээ. За өдөр гэж. Тэгээд нөгөө дариг чинь нарийн хонлох ч юм байхгүй юм чинь. Газ аваад тэгээд мишги шилэг зүүндээ гөрнө. Таарсан. Тэгээд гүйсэн чи хойноос гүүгээл тамаг юмэрсэн чи тоолохгүйсэн гэж авгаа барьчаад би ингээ аман ангалцаад ах. Юу гэдэг бүү дээ гэрээс. Тэгээд явахтхан зэрэг ингээ нөгөө алхаа чи ингээ толгой тархин дотор түн гэж дуураад. Тэгээд тэгж байгаа сүлдээ тэгээд шуугж байгаа тэгээд юм чих юмсаас. Харагтад зэрлэг хахаа алж яасан байхгүй тийм шүү дээ. Тэгээд чи мөрөө хөөш одоо зэрлэг хахаа янзлаа. Тэр чинь чих тохиолдол юм болсон юм да. Манитууд түндэх багшийн нөгөө донд багш гэжсэн. Тийм. Юунаас униудаас багш байсан. Айн горох гэж бицикл тавьж ирсэн юм шиг. Тэгсэн чинь юуны сэрийн аргуулд мориндгүй атон тавьжсэн хоёр хүүхэд дөрвөн хаа хурц хөвчсэн гэж байна. Зэрлэг хаа шүү. Тий зэрлэг хаа тий. Тэр бодвол энэ хөшнөөс л тэр хөшөнд хаа гэдэг үс. Тэр жил чинь яхан гандуу байгаад нөгөө модны суурхойд хадлан их хатсан гэж байна. Тэрнээс үргээд хөшнөөс ошоо ангаар хэлвэжсэн баг. Тэгээ нөгөө эсвэл хойноос урагшаа хэлжсэн юм. Гэсэн чинь тэр юуны атон тавьжсэн хүүхдүүд тараал нөгөө сав бүтээл өгч явах нөгөө донд өгч чинь мундаг анчуу байсан л шүү дээ. Урхаатай байсан. Тийм биш шүү дээ. Тэгэнгүүт нэгийг салгаж өгөөд өрөөд ирсэн. Тэгээ нөгөө манайтай төндөө хөөгш их байсан. Танайх болохоор саахалт байсан. Тэгсэн чинь төндөө хөөгш өвөр зүүн талд байсан. Тэгээ зүүн талднаас нуур хайлт тэр. Тэгсэн чинь юу төндөө хөөгш би босоог ихтвэс юм уу гэж. Тэгсэн чинь Google гараад ирсэн. Юу баяра юу зэрлэг явж буудаарай гэлээ. Тэгээд би чинь 800 таа байсан үү те. Тэгээ 800 буусан. Аа би дараа ах инх цахаад анги дээр байгаа. Би моциклоор нь цайны суу махын авч өгдөг. Би чинь ерөөсөө багасаа моциклоос амма хийсэн тийм хөхтэйсэн шиг байна. Аа зөвшөөрцөө. Тийм тэгээд хэдвэр байсан. 7-д байсан баг. Би 8 төгссөн чи 9 дэх ингээд 9-д ордог жил юм уу? Тийм би тэгвэл 7 төгсөөд 8-д ордог жил тийм. Тэгэл би ч нөгөө бүгэ навал моциклээс агаад дахкула нөгөө төдөө өгш донд бөхшөөр хашаа моциклтэй ингээд явж байгаа. Тэгсэн чинь хүүт навцгаа тэр наатлын даалган гатлаа. Нөгөө бүгдээс юм бол гүйж шүү. Тэгэл нам дахкучвал чинь нөгөө мал хоо эргүүлж байгаа шиг дэрэгдүрэн тохиолдсон чинь нөгөө хашаа дайрт юм лээ адрах. Ууж болдгоо юм байна гэл жоохон орд зөксөж байгаа моциклоос бууж байгаа утсан тэгэл гөрөөд ицсэн. Тэр зөв нэг хүүхэд болохоор нөгөө ёс мэдэхгүй дээр алдахгүй ч тэр гүйдлээ амтан буудах бол
хожим хайна үл өстө болохгүй юм байсан байх та тэгээд. Тэр үе тийм биш байсан бах уу? Мэдхгүй яасан бэ? Тэр ойн дотор хадсан хадалтанчдаас үргэж тийм л зүүн гол руу орж ирээд тэндээс одоо нэг саваагүй хүмүүсийн хөөлтөөр тэгээд хаашаа дуугцаар гал сүүлдний юуны сэрэ аргал руу ороод ирчихсэн тийм. Тэгээд юм байсан шиг байна. Юу хоёлаа чамд дороо тахвал очиад Би бас асуугүй шүү дээ. би бас асуугүй. Ахаа муудтай чигээр тийж юу хаач тийм зүйл чинь би харагдаж тарсахгүй юм жаа. юу хахаа гэдэг удлаа ярьж ийн гэдгийгсэн чинь Гүэнэрх ууц юу ер нь бид чи багасаа мөцөг л уусаа. Тэгээд авч яасан биш юм л да чи авах мөцөглийг юм аа. Чи амарч л биш юм л. Амарч ийсэн л. Гэхдээ авч чинь байсан бол бас анц сонирхолтой юм чи хамт явбал юм бооны за төвгүй давч тэгсэн болоо. Чи мөцөглөө хоёр мөцөглөө тэгээд түндээ хөвгш яваад түндээ хөвгштэй гуруулаа хөвгшийг авах явсан нэг нямдэрж байгааг авч явлаа. Гэхдээ түндээ хөвгштэй Төдөө хөвчтэй. Тийм төдөө хөвгчтэй. Төдөө хөвгч чинь тэгсэн. Тэгээд нөгөө хаагаата дараалал. Тэгээд Ацэглэлээр үү? тийм үчил. Тэгээ мөр үш жишээ нэг нууцхан юу гэдэг. Тэгээ одоо тэр хоёр салааг хойдлын салаа. Тэнд очиж паялагтай л байсан юм байна. Тэгээд паялагтай гидсийн аваад бөмбөтл юу хуухлаа. Гидсийн аваад ивдээл тийм гэсэн чинь жоох өөх муутай байсан. Тэгээ өөх муутай тийм идэх одоо тэр юм марч өөх муутай дөө би ч юм болохоор нөгөө гахыг чинь хустай жигтэйг нь өөх яасан тарган юм битсэн чинь зүгээр махтай гэвд махтай ямар ч гэсэн тэр гахааны шага соёо нэг шага хоёр манай байгаад идэгсэн тийм шагаан дотор байгаад идэгсэн. Тэгээ гахааны шага тийм нэг шагагийн түндээ өөх шавж байсан баг тийм. Бөөмд яаж ийсэн соёогийн чи авч ирсэн. Тэгсэн тийм. Би цоолцсон тэгээд гэсэн тийм. Гахаа чинь тэгээд хоёр шагаа тавьдаг юм. Хоёр шагатай л тийм. Хоёр шагагийн хин түндээ өөх тийм. Соёогийн тэгжсэн нэг навалт. Тарвганд манай аавтай нэг явдаг гэсэн чи тийм. Тийм. Би цог угаар ингээд энэ нэг өстөр сайн шавхан баяраа хоёр. Тэгээ бид ингээ хоёр моцикэлтэй явахаар би шавар хаадаг тийм. Шавар хаах гэж яваад нэг бол гиз тэр чинь нэг болгоо тэр чинь нөгөө би нөгөө анд дуртай болохоор тэр ихтэй хамгийн гоё. Тэр аманд явах. Тэгэл майхантай хээр очичаал тэр хонох. Тэгээд хоноол тэгээд өдрийг юу анд явснаа нөгөө тэгж ялаа тэгэл нөгөө ярьдаг штэ. Тэр мөр чи амар гоё. Тэгээд бодож энийг тэгж бодож авсан. Тэгж бодож алдлаа гэдэг нөгөө таргаа хавуулаад таргууныхаа махыг чанаал өдр сох. Янзын гоё тэгэл энэ хожиртэй 3 шар болчихсон баггүй тий. Тэгээд очиод чи. Очиод сайхан хонлоо маргааш өглөөний чи гидс өвдөд тэгэл босч ирэл. Дургу хүрлээ. Хагас өдөр өстө гүрийг чадхан байгаад аваад нөө буцчихсэн. Тэгээд авчихсан яг дургу. Тэгээд дургуутай л явуулах гэдэг. Одоо гидс өвдөд байгаа чи тэгээ яв үедээ би жоо дургу тэгчихгүй гэдэг. Чимээг байтагаа. Намайг тэгнээс гэдэг. Тэгээд ахгүй дээр үлдээд тэгээд энэ хоёр яваад очих. Тэгэхээр чи нөгөө дөрүүлээ сайхан бажсэн чинь хоёр нь яваад өгч онцгой оройн тайд. Тэгээд гэсэн чи бид тэр тэгсгээд орой нүрээд ирлээ. Энэ тарахтын аршанд тэр өнгөтийн тэр аав хоёр их явдаг. Тэгээд бид ирэх явдаг гэсэн. Тэгээд би бол тийм анд бас нэг тийм их дуртай байгаагүй шүү. Тийм энэ чи анд нэг тийм намайг бол дуртай биш. Юу батар чахвал ёстой багасаа хийсэн. Тэгээд аавтай баяр авчдаг байсан. Тийм тэгээд нөгөө ах моцикэлтэй чи би унааг уулчин. Тэгээд батарч юу за хоёлаа тэтэд явах уу? Хагас бүтэн сайн наглавдаг хэлсэн. тэгээл. Тэгээд би чинь араар сандлаа юм. Тэгээд өнгөтд хоёлаа таргасхаа. Батарч чинь нөгөө юу мод толгойтой гасаараа тавигтал юу холоос харахад тавхны утаа нэшээг тэгээд чинь салхиа даруулж гэх мэт л өгдөөсөн сайхан тавгаад даалгддаг гэсэн шиг гараад ирэнгүүт тавгаад очоод уддаг гэсэн сайн боддог юм гэсэн шиг тэгс баяраа тэр нэр багаас моцикл унсан юм байна тэгс өстө багаас моцикл нэг
үржлийн лидвшигтэй чи нэг мөрөглөж тийм. Тэгэхэд би цуг явсан бол доо нэг хүлгүй юм сууж авах байсан баг та. Тий тэр чи Ах чинь оюутан байсан тийм. Шинэ өцөг л авч тавьж чад амралтаараа ирээд аахан гойчоод явсан тэр гоё өцөглийг цоо шинэ давсан байсан тийм. Тэгэхээр инкубатор байсан. Тэгээд яг нөгөө манайхаа түүний дэд бол дуучаад тэгээд тэр мөцөглөөр хичээлдээ тэр мөцөглөөр нүүдэг байхгүй. Тэгээд тэр машинуудыг тогтоогоо гэсэн тийм. Үржлийн тэр булгийн хойдлоор тойроод гашаандаа очиж тавьчихаал. тэгээд амбарт оруулаад тавьчаад тэгээд хичээлдээ орчоод хичээлийн дараа яг тэр замаар буцаад гэртээ ирэх. Хоёлаа гараа өргөж станы амч өгсөн. Тэр чош гардаг байсан тийм. Манайхан чинь тэр түүний дэд бол айл байдаг чинь би 6 төгсөөд чи 7 төгссөн 100. Яг тэр түүний дэд бол нөгөө нэг хатан давны их юм тийм. тий хойлтой тийм тус. Яг тэр жил шүү дээ. Тэгээ яваад идсэн чинь манайхаас нэг бяруу олголчаад. Тэгээ би нөгөө бяруунда барьж нөгөө төвийн өхөр дагаад ивчихгүй. Тэгээ нөгөө бяруунда явах болж байгаа мэцгэлт. Тэгээ баруунаар дундуур дахиад цаашаа гарсан чинь эдлээс нэг 51 литр шиг бүрхүүлтэй нэг ороод ирдэг. Тэр миний л борол байсан юм л тийм. Тэгээд бүрхүүлсэн. Тэгээ би ч өсрөөл үзсэн. Тэгсэн чинь яа тэр жууц юм ус байхгүйс яаж ам дор би тэгээд нэг моцоглаасаа л гэртээ ирсэн тийм. Моцоглон зүгэрсэн. Тэгээд эндээс жоохон өндөртөлөөс мдээгүй. Тэр чи ингэ хэлсэн шүү дээ. Яг ингээд нөгөө чи бирунда явах гэжсэн чи манай нэг бируу хүс нөтцсөн гэсэн байхгүй. Тэрүүнийг унахчихсан нэг өтийн түүж гэсэн чинь явах болоод тэгээд би тэгээ чи салцгүй байдаг гэсэн чинь тэгээд чи явсан чинь өцөглийн дуун нэг сонирм болчихсон ирсэн тийм. Тэгсэн чи өрөөс нь л багажийн цүм өргөчихсөн. Тэр багажийн тэгээд яасан чинь өөр юм зүгээр л гэдсэн чинь энэ хинт яачиж хараатай ч гэдэг. Хөмдөө шутлаад үзүүлж байгаа. Жинрүү болтор зэрэг аваачихсан нөө чи. Болтор хонгын чи. Тэггүй яг энэ дээр шүү дээ. Энэ гоён дээр тийм. Тэгэл нөгөө аваар гарсан газар руу очиж газар дээр очиод дээсэн чинь яг тэр Баатар нөгөө хэний машин тоорон зүрээгүй л байсан. Баатар гэж үржлийн нэг л идэв шиг гэж очижсэн. Нөгөөдг нь шин жолооч. Гэсэн нөгөө машин тоорон зүг байж. Тэгээд ав өөрөө машинтайгаа төгөж очиж байгаа юм чинь. Тэгээд нөгөө мөрийг харсан чинь тэр үчиг машин байхгүй шүү. Гэсэн мөрийг харсан чинь нөгөө чинь ерөөсө тоорон зөвлөгөө төгөж ирээд намайг мөрөгцсөн байна. Би бол өдөр чи тоорон зөвлөдөг машин билээ. Тэгээд моциклийн түрээд явсан зам нь бүр сүулт ингээд 3 юм зураас байсан тийм. Нөгөө дөрөв гарна ингээд зураа хийчихсэн. Тэгээд тэгсэн чи нөгөө машин тоорон зүгэл биш юм эсвэл тоорон зүгэл. Тий тэгсэн чи болохоор яг тэр урдаас өөрөө машинаа дахиж ирээд ингээд тоорон зүлход яг гэж зогсож байгаа чи тоорнцтой машин байсан бол ингэж зогсох байсан ба штэ гэл нөгөө залуу чаав гэж жоохон ажиллаа. Тэгээл өнгөрсөн. Тэр мө жадачиг тэглээ гэх юм баггүй тэр юу сууч. За тэр юу нэ ялах чи ээж чинь бол нэлийн уран хүн байсан тийм ээ. Тий. Тэр ээжээсээ залгаад нэлийн багаасаа нэг гутал гүлм хийгээлсэн да тийм ээ чи тэр санаж яах ярьж. Вот чи би чи авч ир чи нөгөө юу хийдэг гэсэн. Бөөр намайг баг багт Монгол хотл хийдэг гэсэн. Ижил хийдэг тэгээ аав нөгөө юу мөг манайч гарын дэвтэй шүү дээ. Тэр нөгөө юуны Монгол хотлын угуулцны хэгмийг дандаа аваа хийсэн байдаг. Тэгэл яг манай авч ир чи би чи ер нь өөрийн гэснийг бас нэг юм хийсний томчтой болсон байсан байх шүү дээ. Өд ихсэн. Авч ир чинь бас захиалагч нэлээ ярьчдаг байсан баг. Тэгээд Монгол хот хийдэг байсан. Тэгээд би чи авч их нэлээ хөтлсөн гарсан. Орой гарсан хин зүгт байхгүй. Би чи ижигийн 41-н дээр аавынхаа 45-тад нь гарч ирсэн гэдэг. Тэгээд манай авч нөгөө насхаа лори хараа муудлаа гээл тэгээд нөгөө юуны Монгол хотлынхаа нөгөө юу муу гэж чинь
Моголцны юу дотоодлыг сийлж барихтаа нүдний хараа муу гайл тэгэнгүүт нь би чинь жоохон арбагасаа би чадна гээл. Тэгэл нөгөө угуулцын сийлдэг болоо сүулдэ угуулцын үед ойролцож нэмэр болдог болоо. Тэгсэн чинь манай авч нөгөө ирмийн гүлэм ирмийн нөгөө юуны тууцсан дамжлагын гэсэн чинь тийм бахан ирмийн аваад ирлээ. Нөгөө ирмийн гүлэм хийдэг гэсэн. Уудэнгүүт нь би чинь нөгөө төгтөр чинь гөлмөө тавьж хагаад юуг нь эсгүүрийн зургийг ячаал дээр нь өөрөө зөхөж нөгөө хөөцөлдсөн ямар хэ гэдэг лээ тийм тэгэл нөгөө үлзийнүүд хөөхөн загвар гаргаад нөгөөдхийн түүхтэй хтаа л хийжсэн шүү. Тухтаа 5 6 мөргөд тахтаа л тэгээд нөгөөдхийн чинь сийлээд нөгөөдүүд ингэж авчаад тэгээд цаатлын ялгаж будна. Будчихийг чи өөрөө хэлсэн тийм. Тэгсээ өөрөө тэгсэн тийм. Тэгээд манай авч чинь урам авч ирч их урам өгөөлж байгаа. Өөс мундаг шүүгээ жоохон урамлгээдсэн багтаа. Тэгээд тэрэнд нурамшаал тэгээд ерөөсө дараа их тэгээд манай авч нэг өдөө дагуулж байгаа нөгөө гүлмич нэг хонноос хон төлөг мөлгнөөс өчөөд ирлээ. Айлын тэрэнд жоохон урамшаал тэгээд чи өдөр чинь нэг юу гэдэг шүү дээ. Олон ташуур гэсэн тийм. Нөгөө юуны матбал сандлын дээр нэг орс матбал сандал гэдэг гэсэн үг. Хэрний хөлий чи юу юм? Норгож байгаа матаас гаргаал. Юунд байн том савнд пошгод усаж жагаад тавьчих. Тэгээд тэр чинь норгож бүр твтээчж жагаад. Тэгээд хоёулаа юу яана амбара дараас нь даграад тийм. Машины даграад өргөжж байгаа. Тэгээд нөгөө юугаа нөгөө матбал сандтай үрч юм дахир өгдөг. Тэгээд амбараа ингээ дээрээс нь ингээ тавьчихгууд араа эсрэг хотоолгож байгаа л багч тийм. Тэгэл гаттал нь байлгах чинь. Тэгэл гатцоо хойно давангууд нэг амбараа дахиад даграадал ингээл ангууд яг сайхан тэгшрээл таардیں۔ Тийм. А заримдаа бүр гэтрүүлэн жоохон дутуудууд бас дуршлаг их үзнэ. Тэр матбал сандлыг илтгэл өгдөг гэсэн баг тийм. Тэр их чанга болсон. Өсөөр нэг дэвшлэгтэй сандал нь тэр байсан шиг байна. Тэгээд нөгөө ах гэсэн юм уу гэдэг байсан баг. Тий. Тэгэл хоёлаа юу яа. Нэг том ташуур байсан вандерл гараад авсан. Том өрч тий. Тэгээд тэр чин матбал сандал чинь нөгөө тавцангаа яадаг нэг нөхтэй тий. Тэрүүгээр л учих гэдэг. Хамаагүй өхөр бол зөгчих бол тэрүүгээр л уурдаг тий. Тэрнээс спонсорыг нөгөө дугтуйнд нь ороод тий орж мэдэгдэхгүй юу мэдэгдэхгүй. А тэгс мөртлөө яг хамаагүй юм хүм зохихвол тэргээр л учих гэдэг. Тэгээд дүүп чинь тэгээд нөгөө сайхан тэгшилчж жагаад тэгээд тэрийг зарстай тий. Энэний харуулаар застдаг гэсэн юм яадаг гэсэн юм л болгоё гэсэн баг. Тэгээд гоё л өчтөг. Тэгээд нөгөө дүүп чинь нэг хөөрхөн ширхэгтэй шүү дээ. Гоё ширхэгтэй. Тэгээд ширхэхийн хартал сайхан тэгж харуулж байгаа зүйлгүүрдээ бомбитл зүлгүүрж байгаа. Тэгээд лакт нь тий. Гоё ташуур болсон гэж. Ташуур хийсэй гэдэг чинь. Их чуулсан. Тэгсэн. Тэгээд хоёлаа тэгээд өхөртэй юу манай хоёр айл. Тэгээд манай хоёр өхөр дандаа хамт юу нэрээс ижсэн ч гэрээ тий. Тэгээд мишг чи нэг цоохор барьтай тий. Хөнгөрөлтэй тий. Баяраа бор барьтай. Би чи нэг бор барьтай. Тэгээд хоёлаа өхөртэй юу тэгэл тэр чулуутай. Манайхаас нэг өхөр хоёр өхөр байхгүй байхад эднийхээс заавал байхгүй. Тийм. Тэгэхээр хамтал явнэрээс. Тэгэл явахтаа зэрэг нэг дорл байж идэг тийм. Тийм. Тэгээд хоёлаа сайхан бас үе тэр чинь их нам гарамт төлөвлөсөн байгаад. Уралддаг харавдаг. тийм. Миний гар ингэж хөдөлгдөг өнцөр энэ нэмэр ухс идэг. Тэр чинь уралдчихсэн байгаа. Гоц сингүүд энэ нэмэр ухс идэг. Тийм. Өвчтөлж ирсэн тийм. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр хоёлаа сар бол байсан юм тийм. Бүр чулуутай тэр юунаас аараас хатаас л өхрөө болоо. Нөгөө мартгаа очдог. Тэгээд явж исэн чинь сар бол байсан чинь нэг үнэг дахилганы урд юусэн юм даа. тий дахилганы урд шил дээр л явж исэн. Тэгсэн чинь нэг үнэг хосыг л баг мөрний урдаас боссон гэсэн. Тэгэхээр нь хоёлаас өхрөөч нөгөө үнэгний чи хойноос харахгүй сар бол үнэг зөхөж алах гэж байна. Тэгээд хоёлаа ташуур таа. Тэгсэн чинь
Би түрүүн дээр бол ичсэн чинь ард өөрөөсөө хоёул зэрэгцээл өвчээс багтаа. Тэгсэн чинь энэ ард пермаргаал өвчлээ. Эргээл харсан чинь тоос усаад мөрнийх нь хоёр хөлгөө дөрөв хөлгөө гоцоо. Эргээл хөдөрсөн чинь босдгоо ш. Тэгэнгүүт нөгөө дохтортыг гэлээ тушуух хоёул дохторлаа. Тэгээ дохтороо эсэн чинь энэ чинь нэг юм амьсгалт юм да. Яг өгчихсэн шүү. Яг миний морин дээгүүр дээр авчихгүй. Би ингээд очсон чинь миний дээгүүр морин хөрмөөр гарав. Чи тэгээ үлээд яачихгүй хамгийн үлээсэн чи үлийн хаана буугаад шүү. Өвчтэй. Тэгээд яасан чинь шээдин гэлээ шээ дороод ихгүй ер нь жоохон манараа л эсэж байсан л дээ. Тэгээд яасан чинь шээ гэд бараг энэ өмч утлаад нөгөө шээ тэгээд шээгээл яасан чинь тэгээд гайг болсон. Тэгээд мордох гэсэн чинь дөрөө байдаг. Тэгвэл урд бүргэнд нөлөөлөх гэсэн. Бас нэг хоёлаа цоёгоос үхрээ аваад цоёоруудаа хоёлаа дэмий яриад ивчээсэн. Намаг дотор. Тийм болгүй шүү дээ. Байдаг юм тийм. Тэгсэн жил үржлийн болгон дээр цоён танаахны цусаад байдгийг хаах шүү дээ. тэрдээс намагтай л байдаг. Тэгсэн чинь аймар юм. миний мөр гинт болоо гээл ингээл явчлаа гэдэг шүү. Тэгээд миний хоёр хөлч ирсэн шууд юу нэг үлдчих жомоор ингээд тамбал зал байдаг. Тийм юм. Зүрхтэй бамбаг нь. Яг тэр л үуч. Тэгээд тэгсэн чинь тэгэл чудаа яана гэдэг нөгөө борч намган чигтсэн. Би ерөөсөө мэдэхгүй нөгөө нохтноосоо татгсан түүй болдгүй ясан зурб. Ясан зурб чинь юугийн тайлил олмын тайлаад имэйлээ авъя гэдэг. Тэгээд хоёлаа бүр ингээд цөмрөд ашиг. чи цөмрөд морины дөрөв хөлмөл байх бүр юу нэ битсээр олмын тайлах гэдэг тохоо хүртэл очиж байгаа. тэгээд нөгөө гөлбөө сөхөл гараа оруулж байгаа номгон дотор олмын сулж аваад имэйлээ татаад аваал. Тэгээд эсвэ нөгөө намрын тааган борч. Тэгээд нэг нь сүүлнээс нэг нь цээжнээс нь нэг нь сүүлнээс дэмжиж нэг нь сүүлнээс нь намрын тааган борч. тэгээд морь өөрөө ойгоод гараал ирсэн төс. Өгөөдөө шөвдгөн хүчих. Өөдөөс шүү дээ чи баларсан л гэсэн. Тэг жисэн юм шүү балах. Нэг гоё юм ярьж байна. Тэг чи ичихгүй л бол. Одоо хүүхд ч юм уу өөд үзэж бас болохгүй хоо тийм. Хамаагүй юм ярьчлахгүй. Нэг танаа хажуугаар энэ гарахаараа л их л гоё гарах гээл энэ чамд харагдчих нэг гэсэн батал явдаг гэсэн байхгүй. Тэгэл энэ талд яваа чи энэ талд яв гал нөгөө намайг чи нөгөө талдаа гаргаад л тэр тэгэл би юу яхаа урд нь явж болохгүй яхаа хойхон нь дагсан думаа ихтэй. Энд чинь нөгөө ашаараа их гоё ярьчаад ингээл явж байна. Явж байсан чинь чи гол дээр юм угааж байгаа гэсэн л юм. Гинтхэн гарч яг юм сексэр ийдсэн чи энэ нэмэр зайлцсан ч байх пит гэж явчихсан. Эсэл явах та тийм. Пит гэж явчихсан. Би ястэ хэлэх гэж байна. Тэр хөрч ямар нэг морин байхад нөгөө ч тахгүй явчих юм шүү дээ. Морин хэрэгцэл байгаа. Энэ зөв хурдан босч гэж мордож байгаа гэж. Зүг мэдсэн үгүй. Ганцаар гэж манай тэр бормор амар өсөдөг гэсэн. Доо гол дээр байхад ярьжсэн шүү дээ морьтой. Тэгсэн. яг тэр тохиолдолд бол очихтой мандаа очихтой биш хуцахтаас амар хурдан мордоод тэр хоёр морьтой ирж ирсэн. Үгүй дэх юм. Бид гол дээр л унждаг гэсэн. Өвөл канкегаар явахгүй тийм ээ. Нөө тэгээд юусоо байна. Тэр нэг юунд яваад л нэг уурын цуухны юу дотор шуудагаар өвсөн тулцсан чи юу өвс бас нэг норм тогтоол хүүхдүүд нэг өвс төрлийн өвс түүхөө өвс түүгэдэг үлээ. Тэгээ хоёлаа нэг бас морин өвшин гэдэг үү. Тэгээ голгосон өвсөн чинь нэг намайг таамагцсан. Канкетэ явж байгаа. Чаргаж ирсэн. Чаргаж ирээд канкетэ өвсөн чинь. Тэгээд би хатан гушууны баруун лагерын өнгөрөөл явж байгаа байчихдээ. Гэхдээ цаашаа явахдаа зүгээр явчихсан байгаа чи. Гişүүрээр үү? Тийм канкетэ. Тэгээд дээд нуур хүртэл яваа. Дээд нуурн дээр тэр хэвд чаргаа нуучаад хоёлаа цаашаа өвсөнд явдаг юм аа тийм. Өвсөл байсан. Өвсөнд л явж исэн юм сууд. Яагаад тэгээ тэр ирээд юугаа шуудагаа тэгж нууж исэн юм бол. Тэгээд өвс олоо болохгүй. Тэгэхээр нь хоёлаа тэр чинь ингээд нэг долгио отоод ингээд хүрхрээ шиг ингэсэн мөсөн дээр хаагдаг. Тэгээд замдаа нөгөө нэг зуны цусдаг манайхны цусдаг урд руу ингээд нөгөө
довт өндөр. Тэгээд ирлүүч ингээд өстой долгиотоод ингээд амар өндөр өгөхгүй. Тэгээд нэг ингээд хоёлаа гараал. Тэгээд тэр лугаа гэтэй буугаад нөгөө зам зүгээр явахгүй тэгээд ингэж юу тэгсэр угаад ядарч. Тэс чи явж чадах хэрэгцээ. Ядраа тэгээд. Тэгэхээр сүултээ энийг намайг чарган дээрээ суулгачаад би чарган дээр суудсан. Тэгэл ирээл өвс түүсэн л гэж судлаа ярьсан шиг байна. өвсөө тушаацсан гэдэг. Тэгээд нөгөө шуудаа ховор байсан. Тий. Нөгөө таараа шууд. Хоёр шуудаа хоёулаа уурын зуухны зүг үнсэн болцсон чи маргааш нь чад авахгүй хэдэн оёо үлдсэн байсан. Шатцсан байсан. Нурам хараа болчихсон. Бас нөгөө нэг чи бид чинь их тамхитдаг юм болоо. Оо нэг түүмэр тавьсан. Хоёлаа нөгөө өхөр тавьдаг байх та. Намар өвсөтэй янз юм байхгүй. Тэгэхээр нөгөө скватах тамхинаас нь хоёлаа нэлээд тамхи аваа. Нэг сонин аваа. Шүтэн зоваал. Тэгээд хээр чиж тамхитдаг юм болоо. Хоёлаа уг нь тамхитдаг байхгүй. Сав. Одоо тэр үүрэг толгойн тэр явдаг. Тэгээд нөгөө тамхи ороох гэж өстөө бөө юм болж байгаа. Тэгээд ороочхоод нөгөө тгийг асаахаа хэдэн зурх бутраал нэг тийм. Тэгээ хаал ороо тэгээ тэгжсэн нь галалцсан юм байна. Яасан. Тэр нөгөө чүдэн зэ гал унтарчлаа гэж хаяад байсан чинь их тэгсэн чинь гэр нөгөө намрын өвсөн чинь. Би нөгөө тгийг асаах гэж ингэж явж исэн чинь лин хөөж түүмэр гэсэн чинь өө гэрийн бөр шиг ингэж шат чи гаралчихсан. Тэр үзүүрүүд дээрээс дөөл ингэсэн дороо гүйж шүү дээ. Тэгээд ойлоо юугаар нүцсэн. Бичлээд ажил нүцсэн баг тэгсэн баг. Тэгээд нүцсэн. Тэгээд дор нутраа авсан. Салхитай байсан бол тэр өнгөрсөн тий. Тэгээд тэрнээс шүүд тэр өстөр тамхитдаг байсан. Өвсгтэй гэж тий. Өвсгтэй гэсэн. Намар гэсэн да тий. Үнгэн завшгил халиурч яадаг. Намар л хүрдээвдэг. Тэгээд манайхан чинь намар нэлээ оройтгол баяраа ерөнхийдөө тэр гарын уур талын юм бол яг хүүхэд байхаас цаанаас авиас байсан баг тийм. Би 6 дугаар ангиас 8 төгсөлөө шугам зураг зурж үзээгүй шүү дээ. Шугам зургийн хичээлээр би дандаа онцовдөг байсан. Тэгээд чи 9 дугаар ангид өдөрсөн жижиг ч 10-аа аримсанаараа ингээд шугам зураг маргааш орно гэхдээ энэ зэрэгэл баяраа маргааш орох нь байшгүй гэдэг. Миний шугам зургийн дэвтэр баяраад явдаг. Тэгээд энэ нөгөө юм чи ингээд зурцсан байна. Тэр ийж үзэхгүй ирээд л үзүүл нь онцоо. Хичээл тарлаа эндээ зүгэндээ ингээл өвчт. Тэгээд баяраач надад бол 10 жил ер нь 10 төгсөл зурсан дараа нь багшин дэд дуу ертөн болцсон байхад чи манай ингээ ханы өсөнийг хийж өгөөл юм чи. Нөгөө дахнаас ирсэн дадлага хийдэг байсан. Хотод дадлага хийдэг байсан. Тэгээд нөгөө та нарын амралт чи бидний дээс арай өмнө би чи дадлагаар хотод их боддог байсан. Тэгэл манай ангийнхэн чи өөр антхан байчихсан. Манай анги чи өсөн дөрөвхөн эрэгтэйтэй тэгэл дандаа охтууд исэн юм чи. Би чи тэгээд өөр охтууд хардггүй гэж тийм яа тийм юм шиг. нөгөө авгаа тэнд байгаа гэж ингээд яцсан тийм. Тэр бүр тогтцсон байгаасаа тийм. Очрыг бид гурав нэг Баянгол ресторанд тийм. Тий. Нэг станыг чи тэр хоёулахны явсан бол алуусан тийм. Өтөн болчихсон. Тэгээд энэ хоёр цагаан Баянгол ресторанд хүн зөөхөө тийм. Баян мөх авах сууж ирсэн. Баян мөх авах тэнд ганцаараа сууд эдэн залуучууд аа яг тэр ингээд ширээнүүдээ түлхэж нийлүүлээл нэмж суугаад байсан тийм. Оо олон залуучууд бас тэгсэн чинь биш болоо явчихсан. Ой тийм нэг бид гуравдаар 1-2 нэр яал. Тэгснээр за дөнөр хаалах яваа. Бид гурвын нэг юмнаас чи хийж уугаа. Тийм төрж ирсэн яач чаддаг. Тэгсэн чинь очир өгчөөс худлаа ирэл эхэллээ. За. Уустаа нэг худалдааны тийм одоо ер нь зовж байгаа. Өстөр бид гурав өөр ангаа. Бид хоёр нөгөө мэддэхгүй гэж бодоод хотыг царайлаад худлаа очир өгч бас үннээ яриад ингээд. Нөгөөдөлтэй чинь танилцсан. Нөгөөдөл нь өөр ангаа их болоо. Тийм. Тэгснээр л өстөр сайхан ах нартай танилцлаас өстөр за өстөр авралт нь багтахал юм яриалж байгаа өстөр. Би өстөр нэг тэр худалдааны яг нэг юм дээр халуулж байна тэр гэдэг. Тэгэл бид тэр тэгсэн чинь S20 буухаар очиж яагаад өгөөрэй заагаад өгөөрэй тэр хөвгчүүд нөгөөдөл нь. Тэгсэн чинь нөгөөх юмнаас чинь дайлаад л нөө ядуу юутнууд ямар мөнгө байх вэ? Илчний их юм авсан байх үү?
Тэгсэн чинь бид хоёрыг нөгөөт чинь би засаа гэдэг ингээд дуудаа тий. Хичээгээгүй. Тий. Нөгөөдөл Өчир тэгээд 0 руу дагуулаад явж байгаа бид тэрийг. Тэгсэн чинь яаснаа л хотон цухтай. Бид нэр буцаж нөгөө төгтөр очихсан наатай шийчээл очихсан наатай. Буцаж цухтай бид стануудаа буцаж цухтай гэдэг. Хотон цухтай гэдэг. Тэгээл гараал яасан чинь. Тэгээд сүүлд нь бодоход буцаад орсон бол тэгээд өдөр тэр өчнө хувцас дээрэмддэг байсан юм чинь тэгэл нүцгэн юм авлуулдаг гэж тийм. Очир хоёрыг бас хөрхөн. Цаад чинь нөгөө нэг юм үзсэн. Энэ гүйлээдсэн гэдэг нь бол үнэн л тийм. Цаад чи ямар гоё яа. Цаад чи ямар гоё яа штэ. биш маргааш өглөө юу чамайг хүлээгээл хичээл дарахын хүлээгээл маргааш өдөр нь штэ. Маргааш нь өдөр чинь арай өөр тийм их болсон. Хоёр нэг продюсер цогцолсон гэдэг. Цогцолсон гэдэг. Очирыг нь ершиг хүлээгээл энэ хоёр нэг намайг хичээл дарахыг хүлээгээд хийх юм байхгүй. Тэгээл тэр амт орон сууц 40 мянган орон сууц муусна. Тэгээ нэгдүгээр төлбөрөөс хоёлаа ПО-вал тэгэл нэг продюсенд нэг 2 дахь хүртэл 3 дахь хүртэл ороод цонхны давцан дээр сууж байгаа л уудаг байхгүй. Тэгсэн чинь нэг 3-4 залуу орж ирсэн л өө манай продюсенд ПО-гоос үздэг яадаг буцаад удаа гэж бид нэг давшник нь тэг яг нэг атмаа гэж юу ч атмаа гэдэг байсан. Давшник ингээл хэцүү шүү дээ. Тэгээд бид тэр чи яг бүсэл зогсож байгаа яа юм да. Гуслаа да. Тэгээд ойлаас тэр зөрлөж хэд усж яваал би чинь нэг зохиулж яваал. Тэгэл хоёлаа хөдөлсөн юм. Тэгэл тэр хүн богино зэн хэд тусалж байгаа. Тэгэл хоёлаа цогтсон. Тэгэл энийг гарч ирэхээр уурлаа. Хүлээлгээ жамаа хүлээж аллаа гэж. Гуравт нь би болж ийсэн. Хүлээлгэж ийсэн хэрэгтэй. Нөгөө үлзийчлөө чи нөгөө юу Орос тэмс төгсөөд ирсэн. Тэгээ нөгөө намайг би тархнаас ирж байгаа гэсэн чинь нөгөө авгаатайгаа хамгийн дөрөнд гэр бүл болсон чи үлзийчлөө шүү дээ. Их хол игээд байгаа л гэсэн. Авгаа нэг хүн ирж байгаа гэл хол исэн чинь гүй нэмж их хол хэдүү хүн ирж байгаас нэг гэсэн чинь нэг хүн яхаараа ирэх цад дүү хүн ирж байгаа гэсэн. Тэгээд нэг гурван юунд хаанаас бас Улаанбаатар. Улаанбаатар. Би ч Улаанбаатар төрсөн. Тэр ихний ордог чи хаана ордог? Очирхтэй ордог чи. Баянгол. Тийм. Өнөөгөө тэгэхээр чинь Улаанбаатарт орчвол бид нар дотроос анхны цалинтай болж байгаа. Орсоор яриад л ерөөсөө хашигч аал болдгоо. Юу ч даадгүй тийм. Дороос очдог гэдэг юм. Гэсэн чинь нөгөө хууцаа гэж хоол анх удаа үзэж байгаа. Тийм. Гэсэн чинь нэг хууцаа идсэн чинь өөдөг чи анхныхаа цалин авцсан. Хоёрыг зайлж байгаа юм. Тэгсэн чинь дахиж идэх үү гэж байна. Тэгэхээр ID гэлсэн чинь энэ чи би болно гэж хууцаа чинь том шүү дээ. Том юм. Тэгсэн чинь намайг идэх гэсэн чинь нөгөө өөрөө авч дахиж идсэн юм аа. Дуурайгаад. Тэгээд гараад нэг сөрөн дээр хоёр хууцаа босч байгаа. Хоёрдугаар хол дээрээс нь нэмчихгээд юу ч болоогүй юм шиг шааш дээ. Үлзийчлэн нөгөө тхийн дуурайж басаад. Манай байранд тулсан байхгүй. Тэгэхээр би нөгөө байрын зөвлөлийн дөрөвдүгээр курс явж шиг гэж бас оюутны байранд нэг яваас оруулчих гэж байна. Тэгэл нэг дүү курсээ нэг эцгүй орон суул байсан тэрэн дээр нь бодчихгүй. Тэгсэн чинь шүн удажсэн чинь хаалгад төгшөөд. Тэгээд хаалгаан болгоцсон чинь нөгөө үлзийчлүүний унтсан байрны хөрөөж яасан гэсэн чинь та тошуур идэгтэй гэдэг юм. Яасан гэж нөгөө хүн нэг л бишээ. Ярмайгаад байна. Тэгээ маяг хайрнаас нь гараагүй. Шалан дээр наваачсан. Аяг хүмүүрсэн шиг юм. Тэгээд юу ч тоо биш ясны мэдэнгүй тэн үтгээгөө. Тэгээ сэрэлээд. Гэсэж
Сэрээс чи юу орох гэмгүй. Юу гэдэг юм чи гэмгүй сэрээтэй юм уу? Яасан гэж. Тэгээд Энийг харлагсан. тэгээд яасан юм аа. Тэр чинь гин алдаад орон гурлаа яг тийм багтсан зэрэг нөгөө Башиг зүйл. анх хоёрыг тэр чинь сүүлд надтай герман тус цугсан шүү дээ. Тэгээ анх хоёрыг яг үчи наадахын хий хатаа эр хүннийг алдаад сайн хууртууд надад цэвэрлэл гэсэн чинь. Гатуу хувцастай хоёр номны хоёр гатуу хувцсан яраа гоогүй. Госч яваад гавчаад гарч байгаа байсан. Тэгсэн чинь сэрээс игээд хэлсэн чинь нөгөө чинь өөрийгөө гүжирдлээ болоод нас октон гүйцэд гараагүй. Намайг гүжирдлээ болгоод. Тэгэж фактчлээ байт. Манай зэчлээс тэгээд байсан шүү. Бид нэр тоглоом их гэж тэгээд тоглоод байх. Тэгээд юун дээр өцөчлөн баяраа 91 жил 36 тий яасан байлаа. тэгээ баярыг тоогоо очил байсан дөө ерөөс. Би нөгөө ч жолоохоод ирэхгүй. Зархуураар зархгүй. Янз янзын хоол хийн. Тэгээ нэг юм хийхээр бооших хийх гэж гисэн. Тэгээ хоол нь сайн шүү дээ. Сайн. Нэг яасан чи нөгөө урлагийн хар урлалын юу хийж байгаа гэдэг. Тий нөгөө юм хийхдээ нэ. Сэлбэр хийж байгаа гэдэг нэг ам үзүүний яс болоод ирсэн юм уу зэнэс. Тэг нөгөө тгийгээр юм хийх гэж байгаа гэдэг байсан. Тэгсэн нэлээ мэж байгаа бас нэг хэдэн хоногийн дараагаар яасан чинь нөгөө тгийг нэг ивэр шиг явтай болгоцсон. Ингээ нөгөө тгийг барайцсан чинь мохт явцах гурлаар хийгээд. Аяа уурлаа нэг юм гिचлээ. Ахаа нөгөө тгийг ийц шаваа сууж ижээ. Тэгээд сайн насалсангүй дээ тийм ээ. Намайг 10 дугаар төгсгöd жижигэнтэй самдатай тий чамайг ойтон байхад 10 дугаар гэдэг самдатай байсан 36. Намайг яг 9 дөө үлзэн шнуутай байсан тийм. Тий 9 дөө үлзэн шнуутай. Яг би ч нөгөө урилга ирчихсэн тийм. Тий. Багшиндээ тийм юу тодорхой. Тий ойрон тодорхой. Ховоор тодорхой. Тэгсэн хэрнээ нэг юу болгож бас нэг шалгалт өгөх конкурс өрсөлдөгчгүйгээр орж тэгж нэг босгоо нотохтой болохоор орохоор тийм юутэй байсан байхгүй. Тэгсэн чинь байхгүй бид хэд ч бас нэг хүүхдэл юм чинь сахилгагүй ч явж байгаа нэг хэрэгтэй бүгд отсон. Тэр нь ингэхгүй нөгөө бид чинь нөгөө 20 гэдэг нь үлзэжлэг дээр байсан байр 13 номер. Эдний тасгийн дугаар 7 номер тийм. Тэгээд нийлүүлээд 20 гэдэг. 20 бүлэг гэдэг. Тэр 20 бүлэг. Тэгээд 20 ч одоо тэр үед ч одоо бас нэг аймгийн төвд чинь тэр нэг хатмаанууд гэж нэг юмнууд тоорондоо шөргөөсөлдөг тийм байсан шиг хүүхдүүд зүгээр л өдөр байдаг. Мөрөөрөө юу бол бас дээр хүлээд байдаг. Тэгээд тийм юм насл өөрсдөө хамгаалах гэж байгаа байдлаар эхлэе. Тэгээд сүүл рүүгээ Чука хотод өнд байж байгаа нэг боловсрол техникумд байж байгаа ирдсэн. Тэнд байхдаа энэ Баруун аймгийн хэмтнэлээ шоглуулдаг байсан шиг байна тийм. Тэгээ нөгөө манай усны аж ахуйн тиймс чинь нөгөө Баруун аймгаас ирсэн хүмүүс чинь нөгөө яриан ойлгомжтой шүү дээ. Тэгээ тийм хүмүүсийг ер нь төлөвлөлөө хийсэн шүү. Тэгээд манайхан эн чинь нөгөө зохион байгуулж байгаа нь би ерөөсөө хүүхэд зодж ирэхгүй л гэдэг байсан тийм. Тийм юм энэ дээр аваад тэгэл байжсэн чинь нөгөө хүүхэд чинь цаашаа цутаа галгүйснээр хаа гэж өрсөн чинь цаанаас нь цагдаа гэх юм гараад ирсэн. Тэр чинь сэргийлж чи. Тэгээ газар гэрээ бэрчсэн юм. Тэгээ зүхтаасан. Тэгсэн чинь эгөөд хүмүүс дээрэмдсэн яа Канад дээр ирсэн мэт. Би ч ухаг дагаад хэвээр мандалж чиглээд. Тэгсэн чинь бахарч өгөх нэ. Тэр нөгөө бөөний вараазын түүхий давдаг байсан шүү дээ. Одоо энэ 52 тий сүүлийн урд руу хуучин үнсний үйлдвэр. Тэрний хашааны тэнд ягаад л хараас хүн байхгүй юм. Чукаяас өглийгээл ирсэн чинь чукачаас тийм адуу шиг явдаг гэсэн тийм. Тэгэл чинь нөгөө би барьцсан юм шиг. Став наатхайг үлбэрээд яваа ингээл надаас шултгадж яваад хашаад болоо шидчихлээ. Тэгэл баахан түгөө мооны тэрүүгээр тийж явж байгаад оюутныхан байранд нөгөө сурагч нь дотор байранд ирсэн чинь нөгөө дүүл маань ирчихсэн. Бүгдээрээ л байж байна. Тэгэл яах вэ ингээл
ямарсан баригдааг өгсөн хаал. Тэгээд хоолндоо орчоод маргааш нь хичээл дээр очиж сууж яасан чинь өвгтийн байсагч Батбаяр гэж байсан шүү дээ. Тэр Батбаяр ангиудаар яваад эрэгтэйчүүдийн бүгдийн урагш гаргаад нэгжээл. Тэгээд буцаад суулгаад журналын нэрээр ингээд яснаа л нэр дуудаал тэр гэл. Манай ингээс одгор сүрэн гэдэг нэр дуудагдаад л. Түмхүү үед тэр одгор сүрэн гэдэг нэр ингэдсэн. Тэгээд тэр урагшаа гараал ингэсэн чинь чи юм шиг дэрж мөн үү? Мөн л гэсэн. Чи түмхүү мөн үү? Мөн. Түмхүү авч нэг дамцаг дээр чирцагдаг юм байсан шүү дээ. Тэгсэн чинь мөн үлдсэн шар юм гэдэг. Эцгийн нэрийг боддог энэ төр гайл. Тэгснээр за та хичээлийн дараад хоолндоо орчход сэргийлэх дээр ирж шүү гэл. За тэгээ баригчлаа гэж бодоод гэл хэлээ. Тэгэл хичээл тараад хоолндоо орох гэж ирсэн чинь манай хэд бүгд ирчихсэн. Бүгдээр ингэ тэгсэн гэл. Тэгээ хоолндоо орчход хоолгооч идэж чадаагүй айгаа. Тэгээ цагдаа дээр ирсэн чинь бүгдээр ингэ чагсаас гсоож нүдүүлээ. Тэгэл аав тэг дуудсан юм шиг байна. Тэгээ чамд тэгээд хин туудэрж бай наав гэж ярьсан юм шиг байдаг шүү дээ. Одоо ингээд нэг нь тэгээд хайр мэдчихсэн юм бүгдийг мэдчихсэн. Тэр мэдчихсэн байж байгаа тэр хүүхдийг л тэгж өгөөшөөрөх тавьсан шиг л. Одоо болж байгаа. Тэгэл Чулуунбаатар сургуульчгүй хийс ажилчгүй байсан юм чинь тэгээд нэг чуука нөгөө хэргийг өөрүүлээл. Тэгээд тэр янз бүрийн хийх ажил мэжлийн нэтэр юмнуудын та нар хийгээр хэлцээ хичээл. Тэгээд өдөө ч одоо энэ аюу шинжлэх байна гэж цээмлэлсэн шүү дээ. Тий. Энийг чинь цээмлэлээд яг чинь нөгөө дэр хийдэг юм чирж яасан усууд. Гэхдээ чи чинь тэгээ чука даасан шиг байна. Чука даагаад нөгөө чи 10 төгсөх гэж байгаа юм чи чука ажиллаг байсан юм чи. Хийж одоо гээд очирвэг төмөнхөө одуус өрн гэх хаан манай харих чинь тэр чиг. Тэгээд нөгөө чука гэжлийг та нар хичээлээр дарж хийж хийсэн. Одоо энэ юу нэ 12 морины хөшөө байгаа шүү дээ. Тий. Хуучин зочдод тий. Тэр морины чи энэ хөшөөг авчрах гэж байгаа гэдэг. Тэгээд тэр тойруулаад ингээд нэг энэ өндөр хүчтэй шонгийн юу шиг юм томос кальцонууд ингээд тойруулаад явуулаад суулгах байсан. Тэрийг юм долгион оруулж ингэж хөрөөдөх ажил. Ингээд юугаар шоогоор зураад авчихсан. Тэгээс юу байхгүй баяргуул байхгүй төмрийн хөрөөгөр ингээд хөрөөцөдөг. За ингээд бас гал илүү нөгөөх нь татчихвал гарах авчиж байна. Тамаа яж тэр гэсэн чинь би л юу байхгүй. Тэгвэл та нар чинь нөгөө тул энэ 10 хэрийн бүтээн байгуулалтанд орсон дээ шүү дээ. Тэгэл ясан чинь одоо ерөөсөө нэг болохоо байлаа гэдэг манай ээж аваа хоёр хуралдсан шиг байна. Ээжийг чи зүгээр тэгвэл ажуу. Тэгээд бакертгээд зөөрдөх шиг бакертгээд 36 гэж тий. Хагдарч хэд ачаанд нь ирээд буучихсан. Намайг байрнаас гаргаад ээж хараанд гисгсэн. Баяраа эрдүүчлээ хоёр ерөөсөө манайд ирж болохгүй гэдэг. Би ч хөлөө гөвдөйсэн байсан. Тэгэл ерөнхийдөө бид хаврын авчихсан тий. Хаврын тэгэл энэ хоёр намайг эзгүйгээр ирж ичдэр ирж цаймаа нээдэг гэсэн байна. Тэгээд чи тэр чамд байсан юм уу? Тийм. Би чинь тэгээ 20 байж байгаа. 20 байж байгаа тэгээд 10 төгссөн шүү дээ. За энэ чи тэгээд чи өдрийн юу чинь тэгээд ер нь хүн үзэхээр болоогүй ер нь баг хүнд үзүүлбэр бүрших. Өөр чинь өөрхөө хөвчлөлтэй юмнууд ч зөндөөл хэлэх байх гэдэг. Чука таяр чинь нэг анд явсан фактай гэдэг л. Чука өдөр ч зөндөө хөвчээсэн. Гутлаанд үлсний чинь чука юу дээр яриад юм шиг. Өнөг ишээ 34 юунд өвчээд аргал тавьж байгаа. Тоодорч бол би нөгөө 72-т байсан бүр 88 онд нөгөө цэрэг болох. Тэгээ цэгийн гөвсөр дайрганд орсон чинь үсэхгүй л. Тэгээ чука нэг юм уул тавьж иж сам тавьж иж машинчаал. Тэгээд би чи нөгөө заавал нөгөө тангар өрөх гэж цэрэг болж байгаа байхгүй тийм. Тэгээд нөгөө офицер болох. Тэгээд тоодорч болохоор нөгөө тэр их унаа аварсан чинь 72 тоодорч байгаа бициклтэй би 72-тэй. Тэгээ би дургүйшээ 30 руу
аргал явах гэж байгаа. Тэгээд бушуух гэрдээр комиссар очил тэгээд ийшээ гараад ирсэн. Шаардлаач ан чи чадсан юм баггүй нэг бараагийн хараалалтсан. Тэгээ буцаж явсан чинь энэ тоёгийн задал юу нэг далаагч тоггүй болоо тэгээд тасрахгүй юу юм үзчихэв. Тэгээ нэг юм тэнд өтө хувцас сонорч байхгүй, үгүй зузаанч хувцас байхгүй. Хөлбчгөө бол нэг гал хомоол түүж ирж галасаа гал. Гэсэн чинь нэг сэрсэн чинь юу хаймар нэртэй. Гэсэн чинь чока нэг юу арга хомоолынхаа галт юугаар гутал өрцсөн. Удлаас шатаа. Тэгээд өглөө нэг юм гигээр гутал тоодорж байгаа юуныхаа тоодорж байгаа ажилтай яараад явж ивч би тэр юуныхаа очрыг олцсон нөгөө тогныхоо. Тэгэл би тэр хойноос нь явж ясан жил. Хөө тоёгийн наталцсан. Янзын гоё улаан өгтэй таардаг байхгүй. Томч гэж ихтэй, гойч. Чокаг буудаарай л гэсэн чинь нөгөө далайгийн шахаар бол ингээд орчдөг ерөөсөө чока. Буудаач л гэсэн чинь тэгэл тэр лөөр ол түгдэг. Ингээд тамтайгаар болоо. Тэгсэн чинь нөгөө нааш юм гута нөгөө дарвиктэй байсан чинь. Тэгсэн чинь дарвик юу задлаа. Шуудаан тэгээ. Тэгээ юмор ингээд ороод тэгээд шахны бүр урдлын болон руу очиж. Тэгээд нөгөө яг далайгч үнэгний ард тулж ирээд буудаарай л гэсэн чинь нөгөө жокко чинь шах дотор орцсон. Бог авах гэж. Тэгээ нэг гаргаад ирсэн чинь нөгөө тгийгээд ирсэн чинь нэг нямбаа ороосоо гэж хөвтэй. Буудаач алгээд нөгөө буудаага үсээр задлаад тэгсэн чинь нэг аймаар нэг жалга руу хөндлөг тэгээд цааш налчиж байгаа. Тэгээд бодчиход. Тэгсэн чинь ойлоо нөгөө жалгыг юу долоожтойгоо гацчаад. Тэгээд эдгээр чинь гоё ялаа да. Эдгээр чинь тэгээд зөвлөдөө цэрэгт явах, цэрэгт өвж ирэл албахцгаагаал тэгээд гэр бүлтэй уулзхаагаал тэгээд гэр бүлийн нөгөө эхнэр чинь орондоо хэлцгаагаал гэр бүлийн найзууд уулзхаалаа. Тэгээд одоо сайхан явж байна. Сайхан л юм доо бид нар чинь 60 гарчлаа одоо 60 нас хүрлээ. Чи чинь 61-т болчих тийм. Тэгж байна. Тэгж байна. Нөгөө тоя бид үцэг бид дөрөв нөгөө нэг уг нь чокомод хоёр ирнэ гэсэн чи ирдгүй тийм. Тэр чи хэдэн хүн байна? 90? 90 ондээс л та. 92 3 он. За тийм л байна тийм. Тэгсэн чинь мишиг тоя юунаас урийн гас өрөөд ирлээ. Би тэр нөгөө өдөө тархтай уртад байгаа юм. Аваад аварч байгаа. Тэгээ энэ хоёр өрөөд ирлээ. Тэр чинь нөгөө гөөхний цагаан гэж машинтай. Тэгээд тэрнтэйг байсан. Тэгээд чока мод хоёр ирэх байсан чи ирдгүү. Тэгээд бид түрүү цаашаа явд. Гэсэн чи би гүд чигчээд явах гэсэн чинь гуйн дээр хадуун төшгөлөлцсөн чинь доглон болцсон. Тэгээд их бодонд очиолоо. Тийм хөлтэй бүртээ таруу даллаад байгаа чинь таруундаа. Тэгээд ганц таруугддаг хаа тийм. Очсон ороо би чинь ойлоо туулаа явахсаа. Тийм чи нэг туулаа би нэг таруугдаад туулаа тарууны хоёр холж харахгүй юм шүү дээ. Тийм нэг таруунд орохгүй. Өөхтэй өөхгүй хайлтаа. Бид тэгээд ч гэсэн хойно өнгөцөг туяа хоёрыг та тэгээд туулаа намх идчихүү гэж танаа ээжчихлээ дээ шүү дээ. Яа дэ гэсэн чинь сэтгэлийн уралдаар хүүхд гард одоо яана гэж. Идсэн баг тийээс өөр идсэн баг тийм. Халуу. Тэгж нэг сайхан явсан шүү дээ. Тэгэхэд би цэрэн дотгоо ургийг яг тэр гэдээс нарж ирсэн шүү дээ. Нөгөө авойтэй чинь хад модон тийм. Тийм гэсэн чинь нөгөө хөлн их сонир байсан гэдэг юм нөгөө. Аврах гэсэн мөхгүй аврах нөгөө аврал дээр очих байлаа ял гэсэн. Уус адсан юм тгийгээд дагаа туусан чинь гэрийн сүүдэрт гоцтой ирсэн тийм. Өнөгч чинэлцэн хүрээ юм хэл. Улаан хүрээ. Тэгэл очоод яасан жил өндөгөл ирсэн.
Мэнгэлэл ясна би ерөөсөө яг хөлийн хуруунд дээр нь миний анхаарал татж байгаа юм чи. Яасан гэсэн чинь хүний хөл чинь ингээд тавхайн улалдаг шүү дээ. Яг яваад хөл нүцгий яваад байгаа. Тэгж аврал шөөрийн шагаагаа хүртэл ингээд тийм улалцсан. Тэгээд хүмүүс чинь одоо хурууныхын дийлт дээр л ингээд ээждэг. Аврагч чинь ингээд гурил руу ингээд нэг говийн чөлөө ингээд шаацсан шүү дээ. Тийм содоо харагдсан гэдэг. стойн тэр сонин үл тийм үл стойн хараач. Тийм үлтэй юм гэсэн тийм. Тэгээ том. Тэгээ том гэж хэлдэг. Тэгээд ерөөсө над мөнгөрөөгөө ирээл тэгээд юу яахгүй төлөвчл л ерөөсө. Бэлтгэл дээрэж тэгдэг байх та тийм. Чиний цаана шинэ их уусан хоо Тэгээд тэгээ тэгсэн тий хамт их явдаг гэсэн. Манай авч чинь бас хэйгүү сайхан. Цэрэн тогтхаврын хадам ахих юм одоо тэгэхээр манай аудит чайл Тий ерөөсө хадам аавч ирнэ хоёлаа байдаг гэсэн. байдаг гэсэн үү? Тий. Тэгээ нөгөө манай аавх л тэдэрт малаа тавьдаг. Аваа одоо отгогчийн хоёр ах нь нөгөө нийтлээ суу их болдог гэсэн бохоо дорж мадах гэдэг. Тийм ахтай гэдэг. Тий. Тэгээд тэднэр дээр нөгөө малаа тавьдаг гэж жагаад сүүлдээ малаа авахаа байц ерөөсө. Нөгөө бидний нөгөө дандаа өхөр молд явдаг ч юм хийдэг байснаа сүүлдээ бидний 8 төгсөөд ингээд явсан гут ерөөсө тэдний 100 өвөлд нь малаа тавьчаад идэг гэсэн. Сүүлдээ ерөөсө малаа авахаа бичиж 100 нь очиод болчихдог гэсэн. Би ч нэг оюутан болоо тэгэл өндөр өвчин тэгэнгүүт нөгөө юугаа бодоод малтай үзэлдэх юм яваад оюутан болоо явж байгаа чинь амар тэгээд 100 өдөө очиод айл болчихдог. Тэгэхээр чи ямар ч ажил байхгүй болчихж байгаа. Тэгээд аврахтай чи их тутна өөр тутна 40 жил айл юм. Тэгээд аврах чинь наадам өнгөрөөгөө хүрээд ирнэ. Тэгээд хамт амарна ийш тэшээ явна. Аврах чинь 200 буш бензинтэй ирэл хашаал явна. Бензингээл явна. Өөрөө нэг 21-тэй идэх гэсэн. 21-тэй хийж байгаа 21 зарцсан дараа тэгээд бас ирэхээр аль надтай штэ шүү нахтай явна. Тэр үед ч нөгөө сайхан байж дээ. Юм элбэг гооны юу чанар сайхан юу ч 40 жил айлаа явчихсан шүү. Өөртөө нөгөө цэрэн тогтхоо орох гэдэг юм чи тэгж баяраг дагч юуч нэг уулзчихвээ. Сүрд маяр. За ингэсгээд өндөрлөх үү. за